За сайн байцгаана уу? Урилгыг хүлээн авч ирсэн өдрөмжтөө тэгээ эрхэм хүндэт зочин хөтлөгчдөө продюсер хонгороо спонсор мөнх гэрэлдээ зочин зоолоодаа бүгдийн өнөөдөр мэдээ хүргэе. Тэгээ манай хар өрөм подкастын маань 2 дахь дугаар энэ хүрээд итгэл бэлэн болсон байна. За юуны өмнө шууд бэлгөө өгүүлчихье. За манай одоо спонсоруудын маань нэг бол Clarity тэгээ оюун ухааны одоо энэ өөрийгөө бүтээдэг аяллаа хөтөч дэвтрийг за баярлалаа. Спонсорууд маань өгсөн байна. Вау. Баярлалаа. Миний тав бас нэгэд гоё хараарай. Олон гоё зүйлсийн дундуур нас ялцнаа. За хоёрдугаар мэдээж одоо зочин амарч сууж байгаа спонсор мөнх гэрлийн маань бүтээгдэхүүнүүд асар хөтөлбөрийн жинхэнэ Япон брендийн бүтээгдэхүүнд ирсэн байна. Тэгэхээр эзэн ирсэн баг би ярих нь илүүцэх. Та бол бидэнд давчилсан бүтээгдэхүүнийхэн дээжээс бас товчхон танилцуулаад тарааж өгнө үү? Тараагаа шууд өгчих юм уу тийм. За өнөөдөр болохоор манай одоо хамгийн хүмүүс аюул сайн мэддэг гадуур юм тэмдгүү худалдаалж байгаа да бүх сүлжээгээр баг байгаа. CU-гээр бас худалдаалж байгаа Orihiro брендийн конжак желийг авчирсан байгаа. Манай конжак жели болохоор аль камер руу харж ярих вэ ер нь? Хамаагүй тий. Ер нь гол чигээр тийм камер руу харж ярих. За манай конжак жели болохоор нөгөө конжак гэдэг хүнсний ногоогоор хийдэг байхгүй юу? Тийм болохоор зохицуулах үйлчлэгээ тэгэж явдаг. Тэгээд идээд хоолыг аягүй сайн шингээд тэгээд дээрэс нь нөгөө сахарын агуулмж маш багатай болон огт сахаргүй гэсэн бас төрлүүдтэй байдаг. Тэгэхээр нөгөө хоол идсний дараа идэхэд аягүй сайн хоол шингээлтийг сайжруулах. Десерт маягаар гэсэн үг шүү дээ. Тийм. Тэгээд тэрнээсээ гадна яг нөгөө чихэр гэдэг утгаараа аягүй гоё амттай байдаг. Тэгэхээр нөгөө эрүүл чихэр гэх юм уу? Тэгээд хүүхдүүдэд болон одоо турж байгаа. За дээрэс нь жирэмсэн ээжүүдэд ч гэдэг юм уу нэг юм эрүүл амтны сонголт байгаад байгаа. Тэгээд олон төрлийн савлаатай, олон жимсний амттай маш олон төрөл байгаа. Яа баярлалаа. Энэ шууд задлаа өгчихөө. Ингээд нэг өгчих юм байна тий. Бүгд задлаа ч юм. Бөөнөрөө идчихээ та. Подкаст энэ ингээд яг оруулах захирлаасан. Тэр түн тайлбарлуулгаа дээж нааснаасаа. Тэгэл одоо энэ нөгөө нэг юм задлж байгаа энэ хушуун агааз. Энэ хушуун гэхэд нөгөө энэ чинь жели учраас том бүхлээрээ гараад ирэх юм бол хүүхдэд залхахад настай хүмүүс нэр нөгөө хахах аюултай байдаг. Жилнээс болж айгүй их нөгөө нас баралт байдаг. Японууд болохоор энийг яаж хийсэн бэ гэхээр энэ хоолоогоороо яг нарийнхан тасарч гардаг байхгүй юу. Тийм учраас нөгөө бага насны хүүхд эзэн ч гэсэн одоо настай хүмүүс шууд муутай хүмүүс эзэн ч гэсэн ингээд шууд нарийнхаа ингээд тасарч орно. Тийм байх юм. Бас тэрийг бодож байна. Ийм юм бодож хийсэн байдаг нэс. Тасардаг 6 нэштэй хардаг тийм. Тэрүүгээрээ бас онцлогтой. Манай асаагийн хөтөлбөр ер нь анзаараад байхаар оруулж өгдөг бүтээгдэхүүнүүд нь дандаа юм сахарын агуулмжгүй байлаач гэсэн их бага дандаа юм эрүүлэнд дээлтэй бүтээгдэхүүнүүд тийм. Яагаад тэр нэг сонгох тийм? Амар тийм юм. Яг хөө тий одоо нөгөө нэг угаасаа гадуур чинь сахарын сонголт зөндөө байгаа гэж тий. Маш олон одоо хаашаач утсан маш их сахартай жимс одоо бишээ чихэр те дээрээс нь бичэнч гэдэг юм ундаач гэдэг юм уу ер нь бүх юмд маш их сахар байгаа даа. Тэгэхээр яг тэр дундаас эрүүл сонголт нь байгаасай гэж бодоод ер нь дандаа тэгж судалж оруулж ирдэг. Гоё тийм. Тэгэхгүй болохоор одоо бид нар чинь би одоо өөрөө 3 хүүхэд ээж. Тэгэнгүүт ч одоо юу гэдэг одоо манай хүүхдүүдтэй ялган гэсэн хүүхдүүд бол зөндөө одоо сахар хэрэглэж штэ тий. Би өөрөө нөгөө нэг энэ сахарын хэрэглэнээс ер нь айгүй их одоо юу адаг. Одоо юу гэх юм те санаа зовж явдаг гэх юм уу. Тэгэхээр бусад хүүхдүүдэд ч гэсэн сонголт нь байдаггүй учраас л бид нар угаасаа идээд байгаа. Тэгэхээр тэр нэг жоохон ч гэсэн эрүүл сонголтыг бий болгох зорилгоор дандаа сахаргүй. Энэ илүү гоё юм. Надад энэ таалагч. Тийм үү би бас амс. Тэр илүү гоё настай. Би нөгөө нэг юу үзчихсэн байхгүй юу? Энэ усан үзэнтэй нэ. Нөгөө илтгэлийн олон улсын аваргын тэмцээн. Тэгсэн чинь нэг юм залуу гарч ирэнгүүтээ өврөөсөө шууд тамхи асаагаад илтгэл ерөөс эхлэх баг. Тайзнаар гарч ирэнгүүтээ тамхи цугаал асаах гал ингээд жижигос гэсэн чинь зэрэг бүгд чимэг болол гэсэн чинь яасан what би англид гэдэг хэлдэг. What гэсэн чинь нөгөөдөл ингээд гайхаад инээж ингээд тэ тайзан дээр ингээд гэсэн чинь яасан тамхи хүнийг алдаг гэж та нар бодож гин үү? Тэгвэл намайг эндээс сникерс гаргаад ирсэн бол та нар хинж зэмлэхгүй байсан. Гэтэл тамхинаас илүү сникерс чинь маш олон хүний амийг жил бол авч одож байгаа гэдэг нэг сахарны хэрэглээд холбоотой тийм илтгэл өгдөг байхгүй. Тэгэхээр манай асаахан бол тэрний эсрэгс тууштай тэмцэж байгаа. Тэгж байгаа. Яасан хараа одоо үнэсээ ширүүл амьдрья. Намайг бас сахараа багсах гэж бид үзээд байгаа. Тэгээ манай нөгөө Ариун Баярах CP, XCP
сахар таахгүй юу. Тэгээд нөгөө байнгын нөгөө юм цаг зүүж идэм билээ. Цаган дээр нь дохио ирдэг гэх юм. Цаг үлээ билүү. Ямар ч тийм мэдрэгчтэй. Тэгээд нөгөө сахартай бүтээгдэхүүн идэхээр шууд сахар нүсүүд тэрний ингээд дохиогоод идэв билээ. Тэгээд манай жилийн нүдийг идээд ерөөсөө тэгдэггүй гэдэг ашиглаж байна. Вау. Яа чин зүгээр шууд баталгаа нэг шүү дээ. Зүгээр орцоо. Яа гахалтай. Энд чинь гэхдээ нөгөө бас хөлдөөдг нь бас байдаг те. Заримгийн төрөл бас байдаг. Гэтэ бид заримгийн дээрээ жоохон таниулалтаа сайн хийж чадаагүй фейлцэн. Тэгээд ер нь болсон. Тэгээд хүмүүс ер нь нөгөө заримгийн чинь одоо юу гэдэг хэрэглээ нараа өөр юм билээ. Одоо юм яг шууд задлаад идэх зорилготой. Манай энэ жийлээ болохоор ямар зарим хийсэн байсан бэ гэхээр ингээд нөгөө одоо ингээд таслаханд байж гин. Тэгээд аваачаад гэртээ аваачаад хөлдөөж иддэг. Япон яагаад гэвэл нөгөө айгүй халуун орон одоо 100 мөн болвол гэрлүүга заримг авч явна гэж бараг төвтөхгүй. Тийм шүү. Тэгээд нөгөө замдаа хайлцдаг. Тэнгүү тэр асуудлыг шийдэх гээд ингээд тасалгааны температур байж идэг. Тэгээ аваачаад хөлдөөж иддэг зарим өвөлдөлсөн байхгүй юу? Тэгээ тэрийг оруулж ирээд таниулах гэсэн чинь сайн таниулж чадаагүй шүү дээ. Тэгээд болсон шантраа. Тийм. Би бол бүр шок анх удаа. Гэртээ авчирч ирсэн байсан байхгүй юу? Эцэн чинь стого байсан яг хөлдөө гэдэг. хөлдөөж идэх хэрч юм. Тэгээд тэрнээс хойш энийг хөлдөөгд идэт байгаа хүмүүс өөрсдөө. Манай нөгөө болох юм уу? Манай монголчууд манай ажил дээр одоо ингэж энийгээ шууд хөлдөгч руугаа хийгээл тэгээд ингээд идээс суугаад. За одоо бусад тэр одоо нөгөө өмнөх дээр нууцлаар мэдээгүй юм шүү дээ. Тэр цэгэр нь юу юм нэ? Тэр хамгийн гол нь ингээ. Сая бидний сурсан гоё юмыг би яг энэ төв камер руу харж байгаад хэлбэр захирлыгаа гоё үзүүлээсэй гэж бодож байна. Тэр аюу хэрэгтэй. За энэ нөгөө нэг манай бай сүү байгаа даа. Тэгээд шар буурцгийн болон алмондын гэсэн төрлүүдтэй бас нөгөө гид дүүрдэг, харшилтай, сүүнээс харшилтай хүмүүс бас аюу олон болж байгаа. Тэгээд тэр хүүхдүүдэд за тэр хүмүүст зориулсан асуудлыг шийдэж байгаа хүмүүс өөрөө маш уургалаг. Тэгээд сүүнээс шимт хичээлээ авмаар байгаа ч гэсэн нөгөө шингээж чадахгүй хүмүүс маш олон болчиход байгаа. Тэгээд тэр нь одоо юу нэг юм дээ. Уул нь бол хүүхдээ сүү уулгаад өндөр болмоор байдаг. Манай энэ бас манай гэрийн асуудлаас үүссэн гэх юм уу. Тэг манай хүүхдүүд ерөөсөө сүүгээ сайн шингээж чадахгүй. Тэгээд уух дурггүй. Амтанд нь болоод ч тэр юм уу. Тэнгүүд гаднаас сүү авахаар юм жижигхэн сүү авахаар айгүй их нөгөө нэмэлтүүд хийцэн, айгүй шоколад, матлаад, тэгээд элдв янзын өнгө оруулагч маруулагч айгүй их юм хийцэн. Тэгээд ерөөсөө сүү олдохгүй сахгүй. Тэгээд өөрөө Япон яваад энийг бүр ингээ хайсаар агаад очоод за яг л энэ юм байна гэж бодоод оруулж ирсэн сүү байхгүй. Тэгээд бай гэдэг нэртэй байгаа. Ийм ээж бас байдаг юм бэ тий. Браавс нь Японоос тэгээд хүүхдүүдэд зориулаад сүү судлаад тэрийг зөвхөн өөрөө хүүхдүүд авчирдаг байна. Зөвхөн Монголын хүүхдүүд тавьдаг. тий. Тэгээд энэгээр бизнес хийгээд гэдэг чинь нэг амар айгуу тийм гоё амьдрах юм аа тий. Айгуу тийм жаргалтай амьдраад байгаа байхгүй юм чинь. За тийм жаргалтай амьдрах захирлынхаа нэг сургалтыг авъя. За энэ болохоор нөгөө ер нь ягаад хүмүүс дийлэгтэй ингээд бид тэр асуудлыг шийдсэнээс. За жишээлбэл сая түмэн наст яаж задлсан гэхэл харуулъя. Тийш тий. Би чинь ингээд задлсан байхгүй юу? Ер нь бид нар бүгд юм. Тэг ингэж л заддаг тий. Тэгэхээр болохоор Японд болохоор ингэж задлагдаг. Одоо энийг нөгөө заавал ингэж тусна хог болохгүйгээр эндээс нь түлхээ доошоо. Япончууд нэр ямар төвхтэй үзье да. Модер далимтай. Үзье да миний үзье тийм. Тэгээд энэ гэлбэр урд нь одоо хог болж салж явахгүй нэ. Тийм тэгээд энэ нь эндээ ингэж. Яг үе кармалчи. Хоёр дахь кармалчи гэж тий. Тэгээд хогийн савраа явна да. Гэтэ цуг мөхөрлөө уулзсан бас асуумаар. Би өмнө өөрөө мэдэхгүй байж сүүл манай охин намайг тодорхойлж өгсөн. Латте уухаар гид зүвдэд гэдэг. Тэгээ хар кофе уухаар зүгүүрсэн чи би нөгөө лактоз толерант нөгөө сүүг ингэж задлж чаддгүй төрлийн хүн юм байна. Тэгээ би дээр өмнөх подкастаар за тэгээд энэ бусад өөрийнхөө өгдөг сургууль судалгаа юмнууд дээр ингэ танаа сүүг аягүй хардаг шүү дээ. Тэгээд зүгээр байдаг байхгүй. Тийм. Чамд одоо зориулсан сүү гэсэн үг. Манай найз нар зарим нэм юу таахгүй бамбатай. Тэгээ бамбачийн буцаад нэм лактоз тий хашимутай тийм юм байна да. Тэгээ манай найз нар болохоор одоо яг энийг асаахигээс очиж авдаг хайрцгаар. Тэгээ яадаг гэхээр заавал том байхаар хэрэггүй юм байна. Яг нөгөө сая шиг аяг кофе гэртээ найруулна шүү дээ. Тэгэхээр энийг чи яг нэг аягаад сүү хэрэгэлдэг гээд амар байд юм байл нөгөө задлал байлгаал авахгүй дор нь хэрэглээ явцдаг. Тэгээд яг тийм хүмүүс айгүй зүгээр гээд энэ стан гой бүтээл оруулсан. Манай найз нар их авдсан шүү дээ. Тийм байна. За одоо нэг мэдсэн бүр асаагийн бүтээл живжигдэх шүү. Баярлалаа. Тэгээд бас манай контентыг бас ивент хийж байгаа манай хар орон салбарын бас
идэвхтэй гишүүн, гівс гишүүн. Тэгээ өнгөрсөн 7-0 одоо манай зарим нь бол ойлгохгүй ш магадгүй sorry. Бид нэг 6 сараар ингээд сайн дураараа манлайлал хийгээ явдаг. Тэрний өнгөрсөн манай 7-0 манлайлалын багт маань одоо дэд ерөнхийлөгчийн хамгийн хүнд хамгийн их ажилтай ажлыг нугалж дууссан байгаа. За тэгээд мөнгөлдөө бас баярлалаа. За дараагийн одоо найзууд нь Асагигийн бай сууг авч угаатайгаа захирлыг бол зоолоо гэж байгаа. Та одоо бас өөрийгөө нэг товчхон танилцуулж байгаа. За намайг Зулаа гэдэг. Манайх одоо Бэнай Каракоромда усны үйлдвэрлэлээр категориор байдаг. Cozy Corner. Cozy Corner. Cozy Corner гээд одоо ер нь 6 дахь жилдээ мөс үйлдвэрлэж байгаа. Тэгээд аяхтай ер нь 6 жилийн өмнө чинь аяхтай мөс юу байсан байгаагүй шүү дээ баг тий. Тэр үед анхны баг шахан мөстэй хаягнуудыг зах зээл дээр гаргаж ирсэн. Тэгээд одоо энэ ая тухтай дэлгүүрүүдээр дүүсэн. Ямар гоё нэрлэдэг юм. Ая тухтай convenience store гэж чинь ая тухтай дэлгүүр гэж. Тий. Гоё очоод гарч ирлээ. Би нөгөө Sorry. Япончууд нөгөө комбини гэдэг нэг ярьдаг штеп. Тэгэл нэг комбини гэдэг нь л нөгөө нэг юм нэршлэн юм байна гэж бодоо явуулсан чинь тэр чинь convenience store. Яг тийч яадаг лээ. Тэгээ одоо ингээд 6 дахь жилдээ л нэгдсэн чинь аяхтай хүмүүс, буудтай хүмүүс борлуулдаг болсон байна. Тэр ч одоо баг Монголд шинэ соёлыг оруулсан жил болсон шүү дээ. Тий, ер нь бол анх ингээд аяхтай хүмүүс гэдэг яхад би ч өөрөө сайн ойлгохгүй лээсэн л дээ. Тэрийг одоо аялж яадаг байна л гэж бодож ирсэн ер нь. Тэгээд яг нөгөө дэлгүүр нь өөрөө хүсэл тавиад хэрэгцээ гарсан байна тий. Хэрэгцээ айгүйх байгаа гэдэг. Яг нөгөө GS25C энэ төр чинь нөгөө юу штэ франчайз гэдэг. Тэгээд нөгөө Солонгосоос нас заавал энийг тавих хэрэгтэй гэдэг нэг шаардлага тавьсан юм билээ. Тэгээд нөгөө ая тухтай үйлчлэгийн дотор чинь заавал энэ халуунд мөстэй юм байгаад байна шүү дээ. Тий. Одоо нөгөө ингэ штэ нуудтай мөс чинь нэг өөр аяхтай мөс чи одоо тухайн яг энэ савнд одоо ингээл шууд хэрэглээ хийдэг тий. Тэгээд газар дээр нь мөстэй аягийг шууд хэрэглэх боломжтой гэдэг. Сая өдрөгүйс. Харин тийм. Шинэ аяхтай мөсийг Монголд энэ одоо зоолоо захирал оруулж ирсэн бид нар яадаг байлаа тэрэлж. Тэрэлж. Нэг том мөс гаргаж ир тавиад тий. Тэг харлаа. Тэрийг нэг юм олж байгаа. Бүгд зөвхөн ингээ сайн мэдж байна. Тэг бүхний зодлон байсан тий. Нэг юм аягандаа хийж уумаар байдаг мөсөө ундаандаа ч юм уу тий. Ундаандаа так зохиол томоор гараад байдаг. Тэг халан газар унаад хальчдаг шүү дээ. Тийм. Тэр Би бас жоохон автгууд нэрлэхээ хайждаг байлаа. За тэгэхээр тийм одоо бизнес үйлдвэрлэл гэж хэлж болно. Үйлдвэр, мөсний үйлдвэр. Гүнээс усыг аваад тий. тэгээ автоматар Ус хайлахаараа мөс болно, мөс хайлахаараа ус болно гэдэг байгаа шүү дээ. за миний мэдсэн чимээ байж гоё орж ирлээ. Ус хаалгаараа мөс болно гэсэн. Үгүй нөгөө нэг тус хайлт дээр л тэгээд ус хайлахаараа мөс болно, мөсийнх нэг яхаар Түрүүчийн дугаар дээр одмаа нөгөө ямар нуурыг ямар хол гэж ярьсан. Энэ дугаарыг хайлаа. Гү би тэгж хэлээг байхаа би зүгээр ингэсэн мөс хайлвал ус болно гэсэн баг. Тэгээд ус чинь тэгээ мөс болно гэдэг үргэлжсэн шүү дээ. Тэг ус буцаад хөлбөр мөс болно гэсэн. За тийм гоё нэг бишгэ ахад нэг үзээрэй за. Гоё орж би ойлгоцсон байна. За тэгэхээр тийм үйлдвэрлэл захирлаар ирсэн байна. Мөсийг одоо манай ингэж хэлсэн юм шүү. Мөсийг хүүтэн гэж бодож байна уу? Үгүй шүү, халуун гэж хэлсэн. Үгүй нэрээ. Бас тэгж хэлсэн. Тэгж хэлсэн. Халуун мөс гэсэн шүү дээ. Тийм, яагаад вэ гэхээр нөгөө халуун дулаан халуун уур мөс. амьсгалаа өрн жоохоод энэ талаа одоо нөгөө нэг юу гэдэг гэр бүлэрээ ч юм уу, найзуудаараа ч юм уу Би нөгөө хэрэгжилдэг гэх тий. Тэгж хэлсэн. нөгөө тэр нөгөө илтгэлийнх нь нэр нөгөө халуун мөс гэсэн шүү дээ. Тийм. Тэг ямар за юу ч очоод сонсъё л гэж бодсон нэр. Айгу тийм сонирхолтой нэр санагдсан. Тэгсэн чинь нэрээ яалтчгүй тэрний ард ийм халуун дулаан уур амьсгал тийм хэмжээдэг. гоё язралтай мэдрэмж явж байгаа байхгүй тийм. Тий. Ер нь одоо сая жоох бэлтгэлгүй болчихлоо л да. Тэр мөс авчирсан бол хэдүүлээ ингээд кофетэй. Тэгээд ингээд мөстэй кофе уусан бол одоо бидний яриа бол аюу халуун байдаг шүү дээ тий. За тэгвэл юу яах вэ? Нэвтрүүлгээ ахаад хийх үү? Нөгөө 4 4 хурал дээр ирэх гэхээр ингээд бид дөрөөрөөс хоцроод байгаа. Айдгаа тий. Өнөө ойл манай хөтлөгч маань ойлгох байх. А тий чи нөгөө дөрөвт Бити хорлоо тассан та. Том байдаг юм бах та гэдэг. яа гэсэн дөрүлээ мэлж чад надтай жоох юм ярих гэсэн. Гэлэгцсэн юм. За зүгээр зочин спонсор болон зочдыгаа танилцуулаа. Мэдээж одоо хөтлөгч продюсер хонгороо маань өөрөө нэг товчхон мэдээж энэ ч одоо таныг ярилцах алтан тайз. Та юу гэдэг юм бэ?
дахиад дэлгэн мэдээгүй. За. Чи үзег хүн байж болно шүү дээ. Хэддэг дугаараас хүн үзэж болно шүү дээ. Бас тийм нэрээ. За сайн байцгаана уу? Наа хонгор зул гэдэг. Би болохоор Сантигийн мараа материал худалдаа үйлдвэрлэл ерөөхдөө эрхэлдэг. Энэ болохоор манай гэр бүлийн бизнес. Тэгээ өвлөж авсан. Би өөрөө болохоор миний сонирхол нь болохоор багшлах сонирхолтой. Би дээд сургуульд 2 жил багшилсан. Тийм, санхүү менежментээр багшилдаг байсан сургуультаа. Тий, нөгөө 4 жил сурсан сургуультаа нөгөө уул нь гадагшаа явах гэсэн байхгүй. Тэгээд тэгсэн чинь маань сургуулиас надад багшлах нөгөө санал тавиад. Тэгээд багшлах уу гадагшаа явах уу гэж жагаад багшлахаар үлдсэн. Тэгээд өөрөө 3 дугаар курсын оюутнууд ч би ингээд багшлахын 4 дугаар курсын оюутнууд болж байгаа байхгүй. Тэгэл гэхдээ манай оюутнууд амар хөөрхөн юу байдаг гэсэн. Намайг амар ингээд хүндэлдэг. Нааг ингээд хичээлд орохоос өмнө амар их цагтаа ирсэн. Би ч угаасаа оролт үзсэн л дараасаа. Тэгээд угаасаа оролт үзсэн. Инээж жагаад мангарч хангалдаг байсан баг тий. Оюутнууд тэгэл нөгөө нэг гэр бүлийнхаа бизнесийг айлын том хөлт болохоор өглөж аваад хийж байгаа. Тэгээд одоо миний зорилго байх юм бол одоо Сантигийн одоо 100 айл руу 100 явна гэдэг чинь тэрийг л өрн болуулах амар зорилготой. Нэг одоо манад ирээл бүх асуудлаа нэг дор ингэ шийдүүлээл явна. Тэгэхгүй тэгэл байнгын ингэ наашин болох. Наач төвжрэлт ч хэрэгтэй юм. Манай хонгороо энийг айгу тавчгаа яриад байна. Би нөгөө өмнө нэг сонсцсон үед та гуравтаа бол үзэж байгаа хүмүүстэй ярьж өгье л доо. За. Яг өглөө хонгороо маань энэ хажууд шоурум байгаа шүү дээ тийм. Шоурум дээрээ ирээд хүмүүстэй хамтарч ажиллах юм байна. Өөрөө мэдээж одоо авчирдаг, нийлүүлдэг, бараа бүтээгдэхүүн байгаа. Түүнтэй хоршиж ажилладаг одоо бусад тоноглолууд, бусад хэрэгслүүд, бусад түүхийд материалууд байх юм байна. За түүнээсээ гадна тэдгээрийг суйрлуулдаг инженер техникийн ажилчдын одоо контактууд нэгэсэндээ сантай холбоотой, цэвэр бохир устай холбоотой энд ирээл хонгороотой уулзахад та өөр хашаач явах шаардлагагүй бүх юма тэг яг бусдад адилхан үнээр тэнд очиж адилхан үнэтэй байхгүй. Тэгэхээр цаг болон мөнгө тэр урт стресс дараад л аяг олон зүйл хэмжиж байгаа юм байна. Тэр бас нэг гой соёлыг авчиж байгаа. Энэ ер нь дандаа соёл авчдаг хүмүүс уусан юм шүү. Тийм тэгээд манайх нөгөө бас банктай хамтарч ажиллах гад. Тэгээ банк нөгөө одоо эн чинь бас айгүй хооллон хөөрхөн мөнгө төр гардаг байхгүй. Тэгээ тэр болгоныг шийдээд банкнд баталгаажуулаад нөгөө хэрвээ зээл гарах боломжтой юм бол банкнаас нь бүх асуудлыг ногоон зээлд оруулах боломжтойгоор шийдэх гээд зорилж байгаа. Вау. Тэгээ одоо манай энэ одоо контент бичиж байгаа студ, за энэ техник энэ бүх зүйлийг чинь бэлдэж байгаа манай продюсер хонгороо маань энэ бол бүгдээрээ сайн дурын үндсэн дээр хийж байгаа Giverscan хандлагын юм ажиллагаа. Тэгээ хонгороодоос баярлаа. Баярлаа. За түмэгтэр бол энэ удаа яриан дондор өөртөө ярьчаа. Одоо манай энэ контент ингэж байгаа юм. Өнгөрсөн одоо ирээдүйг гэдэг 3 сарын эхлэхээс тэр найзуудынхаа бизнестэй танилцъя. Бид нар бол энийг мэдээж мэднэ. Тэр нэг сар болчихроос. Гэхдээ энэ цэнхэр дэлгэцийг далимдуулаад айгу олон хүнд хүрчихсэн. Дээрээс нь бас энгийн хурал дээр бол уулзсан дээр яаж амжаагүй түүхүүдээ бас гоё сонирхолтойгоор сонсъё гэж бодож байна. Тэгээ эхний асуултыг манай хонгороо төмөө хоёр маань хоёр зочноос бас асуугаасаа гэж бодож байна. За би асууж тээ. За зоолоос эхлээл явчихъя тий. За ер нь яг нөгөө нэг энэ мөсний бизнес яагаад хийхээр болсон магадгүй нөгөө нэг энэний нэг юм үргэлжлэл гэдэг юм тий. Одоо өмтгөл оршил гэдэг нэг хэсэг байгаа бох тий. Тэгэхээр тэндээсээ эхлээд яриад явбал сонирхолтой байх юм болов уу гэж бодож байна. Бүр энэ бизнес рүү орохоос өмнө бас яаж болно. Тийм. Тэгээ ер нь юу хийж байгаа тийш орчих тий. Миний мэдхээр ихлэ өөр юм мэддэг байсан хүн тий. Тийм байлээ тий. Гинтхэн мөс үйлдвэрлэлд эхлэегүй л байлгүй тий. Үгүй айгүй сонио. Би ч бол санхүүгийн хүн шүү дээ. Ихтлэн санхүүгийн. Тэгээд тэр дотроо логистикийг хариуцсан. Ер нь логистикаар айгүй олон жил санхүүцсан. Тэгээд ер нь бол би ийм үйлдвэрлэл, үйлчилгээ, юм хүмүүс сайн зарахыг сайн мэддэггүй. Ихтлэн хүмүүс ч ер нь ихэвчлэн тайлан баланстай. Тэгээд орлого зарлах юмнууд л ярьж байсан шүү. Өөрөө юм хийгээ зараад гүйж ийн гэж ерөөсөө өөрийгөө бодог байхгүй. Тэгээд нэг яг ковид дууссан байхгүй. Яг ковид дуусаад 5 сард нэг юм нөгөө яг би нэг ингэдэмэлд ажил хийхээр дандаа 2 ажил зэрэг хийгээд байдаг тийм сурцсан. Офс ажил хийгээд хажуугаар дандаа ингээд өөр нэг хаагаа хийгээл. Хэдэн төгрөг хаач байж дандаа хаагаж сууж байна. Тийм нэг хажуугаар нэг дандаа ингээд те одоо өнөө бүтээл чи матрикс салонд хамт байсан хүмүүс аахгүй юу? Би ч бас нэг хэсэг матрикс салонд 7 жил бас байсан те. Тэгээд яагаад ч юм гинт ажил нөгөө ковидоос нэг ингээд гараад ирсэн чинь нэг уйдаал. Тэгээд нэг юм
дэлхийг авармаар санагдаад гэдэг шиг. Зүгээр нэг жоохон уйдангуудаа ерөөсө кофе шоп байгуулъя гэд. Тэгээд River Garden-д Cozy Corner гэдэг эн чинь нөгөө юуны нэр байгаа сте. Таны анзаарвал Coffee shop. Coffee shop-ийн нэр байгаа сте. Надад бол сэндвичний нэр шиг аа. Тэгээ coffee shop хийгээл тэгэл 5 сарын ихээр тэр нөгөө ковидын нэг локдаун дуусан гут нь шууд засвар мосор хийгээл 6 сарын 1 гэхэд л амар амьсгаатай юу бацээ кофе шоп хийсэн. Тэгээд 6 сар ас 9 сар хүртэл бол дажгүй манай кофе шоп яваад ирсэн. Айгу хөөрхөн яваад ирсэн. Тэгээд тэгжсэн чинь гинт 7 сарын дундуур нэг ингээд би нэг жоохон кофе шопоо нөгөө өөрийгөө амар өдөр шөнөгүй мөстэй кофе өгнө гэж бодоод арай жоохон хүчин чадлын ихтүүлсэн нөө. Ихтүүлсэн мөсний биш авчирсан. Тэр нэг мөсний биш байгаад байсан. Би тэгээд за гэл нэг тоох байжсэн. Тэгсэн чи яг тэр 7 сарын 21 G25 дөнгөж нэгтцэн 2 салбарт байгаа гэд. Тэгээд мөстэй хаяг ингээд юу авнаа гэсэн юм сонсоод. Тэгээд би ингээ харснаа за ерөөсөө энд цусгал мөс байгаа юм чинь зүгээр хахаар нэг хэдэн төгрөнд бас хаачих ингээд. Тэгээ мөстэй хаяга мөсөн бэлэн байгаа юм чи яа ингээд нэг явж байгаад нөгөө жоохон судалж байгаад нэг хэдэн аяг олж ирээд. Тэгээ мөстэй хаяга зүгээр үнтэй ингээд санаандгүй дээж өгөөд үнийн саналтай явуулчихгүй юу. Тэгсэн чинь 8 сарын 1-ний өглөөжлөө 2-нд надад шууд тантай гэрээ ихэр боллоо гэ. Тэгээ би бүр ингээд шокроод за одоо ямар байхгүй гэлтэй шүү дээ тий. Тэгээд байсан чи гинтхэн 9 сарын 8 сарын 20-нд дээр нөгөө кофе шоп маань эзэн юу хатсан. Баах ингээд очиж яасан чинь үр ширэнд орлоо гэдэг нөгөө миний кофе шоп хийжсэн түрээсэлж яасан газар маань өрөнд хураагдах болоод зарагдах болоод тэгээ би нөгөө кофе шопгүй тэгсэн чинь бүр гайхаа шокр штэ тэ энэ чинь 3-4 сар баахан хаана шал тогтчулсан байдаг тэр чинь болж байгаа гэж байхгүй. Тэгэл за гэл тэгээ одоо яг та нөгөө нэг миний юу сонирхол хамаагүй юм чинь. Тэгээд нөгөө зар өгөөд яг энэсээ бүгд амар ойлгосон. Бүгд яг тийм царайнууд нь. Тэгээд өнөөдөр ч гэсэн баяртай ажиллаж. Түрээсээ бүгд нь хэлдэг. Ер нь тэгэл нөгөө нэг бизнес нөгөө нэг дампур нэгдэг ч угаасаа амар хэцүү байхгүй тийм. Тэгээд ингээл 9 сарын 1 гэхэд сул болчихж байгаа байхгүй юу. Тэгээ би шууд зар тавиал кофе шопынхаа бүх одоо тоног төхөөрөмжийн компанитай ингээд юутэй л нэг шиг чалбах байхгүй. Тэгэл яг жоохон алдагдaltaй л та мэдээж. Тэгэл зарсан. Тэгээд тэр дундаас ганц мөсний машин аваа үлдчихэж байгаа байхгүй нөгөө тийм гэрээ хийсэн. Өчиж чадсан юм чи. Чи нөгөө 8 сарын 2-наас хойш нөгөө мөсөө кофе шоптой эхлээд хийдэг байхгүй хийгээл сүүлдээ бүр кофе шоп маань ажиллах мөсний үлдэр шиг юм бодоод тэгээд за машинаа авч үлдээл бусдын цаараад тэгээд шинээр мөсний үлдэр бүр өөрт нь тусад нь гаргаж байгаа байхгүй юу. Тэгэж айгу сонин нөгөө нэг хаалга хаагдах нөгөө хаалга нэгдэг гэж үний юм билээ. Тэр кофе шопын хаалга нэгдэж мөсний үлдэрийн хаалга нэгдэж шүү дээ. Гайхалтай наач асуултад өгөх шүү дээ. Тэр чинь Matrix би ингээд каст ч боо. Хүн ч сабэнута үсэт сулах гэдэг нэг ажилладаг. Манай хүн чинь гоо сайхны хэсгийн захирал. Өнөө мөнгө хатартай. Би зандаа гараад мөнгө өгдөг. Манай хүн миний өгсөн мөнгөийг би ч тэнд өдөр шөнөгүй бодоод тийм үстэй. Тулгаад ингээд нэг биелтэй ингээд нөгөө мөнгөний эзэнээр боогод өгч аваад зүр хош. Арын тэр би бол болж байгаа юм машины арын судлаад өгчихгүй. Амаа гацноо. Шидэхт намруу. Тийм хэлцээтэй байсан. Тэсээ Бенагийн буйнаар буцаад орж ирээд River Garden дээр манайх нэг удаа хурлаа хийсэн. Тэгэхэд манай үнэцээр чинь тэгэд хүүе сайн байна уу та гэдэг. Сайн байна уу? Юу ч юм. Манай ментор өрсөн гэж ментор нь жавхаа. Жаяон ингэсэн байж байгаа. Дон. Яг амьдрч аягаа баялаг байх. Тэгээ бүгд нөө юм хийгээ явж байгаа. Монголд болохоор ямар нэгэн байдлаар тэгээд ингээд сайхан уулзаад очиад юм аа гэдэг. Nice тэ гой төгтөн биш тэ. Үнсээ ч гэсэн. Гой төгтөл юу гэдэг зарим хасдаг. Зүгээр гой төгтөөс үнсээ. Би бүр ажил. Ярих уу болох уу гэж. Муухай төгөө гоё болгож ярих уу? Яах уу? Яамаа. За миний найзууд дараагийн асуултаа зочноос асууно. За би мөхрлөөс сууж байна. Ер нь энэ подкастын утга учир нь 3 цагийн эхлээс дээр явж байгаа байхгүй яа. Тэгээд ер нь бол эхнийх нь асуулт нь
одоо энэ бизнес ер нь ягаад хөл тавьж ингэж орох бодлоод ийм амжилттай ийм олон зүйлсүүдийг Японоос ингэж оруулж ирэхээр болсон бэ? Бас энэ түүхээ бид нартай бас хуваалцаач. Тэгээ тэндээ бас алдаа оноотой тэр ингээд байсан зүйлсүүд бас юу байсан гэл түүхээсээ тийм. За одоо ер нь бол нөгөө нэг яг ийм болно гэж мэдгүй л хэлдэг баг тийм хүн болгон адилхан. Би бас нөгөө яг адилхан яг энэ сүйтэй адилхан гэх юм уу нөгөө өөрийнхөө төлөө одоо яг надтай адилхан асуудалтай ээжүүд айгу олон байна гэж бодоод би нөгөө төрчөөд гэртээ байжгаад яг хүүхдийн жив мэх ингээл хүүхдийн юмнууд авангууд айгу үнэтэйс байхгүй юу? Би тэг ингээд судлахаар айгу хямдхан. Яагаад ингээ Монголд юм авах гэхээр ийм үнэтэй болчтой юм бол гэл ингээл амар хэцүү санагдал. Тэгэл нөгөө ганцхан нөхрийн цалинтай. Тэгэл нөгөө нөхрийнхөө цалин хүргэх гэхлээр ингээл ерөөсөө хүрхгүй. Айгу ингээл нэг памперс аваад нэг хүүхдийн хэдийм авангууд л ингээл бүр хамаг мөнгө манд тус чинь тэгэл яад юу нэг ингээд ийм үнэтэй ингээ хүмүүс зард юм бол гэд ихэд ойлгохгүй. Тэр үед чинь би хүмүүс ер нь ингээд ийм зардалтай. Тэгээ айгу хим хийжээж тэр үн гэдэг юм гардаг гэдгийг мэдгүй. Зүгээр л хүмүүс арайд энэ шундалтай байна гэж боддог байсан байхгүй юу? Тэгээд яг өөрөө ер нь судлаад би л одоо тийм ийм хямдхан айгуу сайн чанартай юмнуудыг оруулаад ирчүүл болох юм биш үү гэж бодоол. Тэгээд өөртөө гэсэн үг шүү дээ. Эхний ээлжинд өөртөөгөөсөө гадна онлайнаар захиалга авч эхэлсэн яг. Тийм. Шууд би нөгөө ганцхан өөртөө захиул бас тээврийн зардал юм чинь нэмэгдчихлээ. Ингээд нөгөө хэд хэдэн хүмүүсээс ингээ онлайнаар пэйж нээж байгаа захиалга авч ингээл захиалга аваад тэгэд тэр ингээл хүмүүсээс ихэндээ надад хэм мөнгө өгөх тийм мөнгө өгөх хүн байхгүйгаасаа тэгээ би нөхрөөсөө тэгээ Японд байдаг ихчтэйгээ хамтраад мөнгө зээлээд хоёулаа ингээ хоёр талаасаа мөнгөө нийлүүлээд тэр хүмүүсийн захиалсан одоо нөгөө юмнуудыг нь өөрсдийнхөө мөнгөөр авчираад тэгээ нэг сар мар хүлээж ирэн штэ тэр чам тэгээд эренгүүтэл нөгөө хүнд за таны загсан юм ирлээ гэд нөгөө өөрийнхөө загсан мөнгөөр авчирсан юм ингээ өгөөд мөнгө авдаг гэсэн байхгүй юу. Тэгээд ингээд сүүл рүүгээ айгүй олон хэрэглэгчтэй болоод хүмүүс сүүл рүүгээ нөгөө айгүй хөрх өөртөө мөнгө өгч мөнгөдөг болоод мөнгө гэдэг чинь айгүй чухал одоо юу гэдэг мөнгө одоо надад итгэж өгнө гэхлээр чинь би одоо тэр айгүй хариуцлагатай байхгүй гэл тэгсэн мөртлөө ингээд жоохон айцтай яана ингээд одоо энэ хүний мөнгийг аваад айгүй удаачих үедээ гэл нэг юм тээвэр мэвэр саатахаар жоохон айцтай. Тэгээд ийм жоохноор ихэлсээр агаал одоо нэг мэдсэн чинь 17 салбар төлөвөртэй болсон байна. Оо. Сайн төгсгөл бол үнэхээр маавртай болж байна тийм. Та түүнээсээ уусаас бид нар түүхэнд орсон амар сонсож. Ингээд жоохон явчихсан чи 17 салбартай болсон. баг онтад зэрэгэл 17 салбартай болсон байлээ. Нөгөө уусан яг мега төсөл шиг мэдсэн байгаа. 17 салбар чи амар. Тийм шүү дээ. Тэгээд нөгөө анх яг өөрөө л ангуу авахгүй гэрээсээ зардаг байсан байхгүй. Тэгээл хүмүүс ирээл нөгөө сарын дараа загсан мөнгө өгч загсан хүмүүс маань сарын дараа ирээл мөнгө бараага авдаг. Тэгэл ингээд сайхан гэрээсээ тараагаал ямар ч нөгөө зардал мартал байхгүй юм чи мэдээж хямдхан байна. Тэгээд яг дараагийн хүүхдэд төрүүлэх болоод жилийн дараа юм уу 2 жилийн хүүхдүүд зүгээр бизнесийг авчирч идэг юм шиг. Тийм харин яг тийм. Тийм бэ тий. Тэгээд нөгөө хоёр хүнсдэг ирдэг гэсэн чи хүүхэд бизнестэйгээ ирдэг. Бизнестэйгээ ирдэг. Тийм бэ тий. яг тэгсэн. Тэгээ за ингэж гэрээсээ бас хийх чи хэцүү юм байна те. Ингээл нэг хүүхд мөхдөд тэрвэрсэн. Мэн таны захиалсан юм гэж мэгэл амар их хүн ирээд ахаар эхэндээ бол ингээл нэг төрдөггүй штэ. Тэгэнгүүт айгүй их хүмүүс өөрчлөлттэй болоод эхэлж байгаа байхгүй юу. Тэгэнгүүт за би ер нь яг ингэж гэрээсээ хийж болохгүй юм байна гэж бодоод ингээд хүний одоо нэг 3 4 хүн бэлтаал байсан яг хүний лангууны хажууд тэр хэсэг нэгчээ би ингээд энэ хэсэгт ингээд тэг бараануудаа ингээд тавьчаа. Та миний ямиг давхар зараад өгөөч ээ. Тэр хаана вэ? Гранд Плазад. Гранд Грандаас ирсэн юм. Тийм. Грандын 2 давхраас эхэлсэн бүр. Хувцсан дунд ингээд хувцсны ингээд лангуу түрээслэн гэсэн зар хараад тэгээ хоцсон чинь манай тэр лангууны эгч болохоор өөрийнхөө ингээд лангууны жижиг ингээд хажуу талд нь жоохон нөгөө дэлгүүр нь өөрийнх нь одоо зайн жоох илүү гарчихгүй юу да. Тэгээд тэрийг түрээслэн гитсэн дээр нь би очихгүй юу. Тэгээд би очиод өөрөө худалдагч байхгүй юм чаа. Нөгөө ихтэйгоо шууд уулзсан гутаа за түрээслэг ярингуудаа та бас миний ямиг хажуугаар нь зарчихгүй. Нэгэнд өөрийнхөө ямиг зарж чинь гээд. Лангууны эцэг шиг ажилд авах. Тийм үү түрээслэг ажилд авах. Бизнес гэдэг нь утгаар гэдэг юм. Тэр ихчд бас айгүй таалагдал. Өө тгийл та гэж ихтэй хэдий өгье. За би тэдийг өгье. Түрээсэн дээр нэмээд гэл тэгэл анх эхэлж. Ачаас комисшн юм байна тийм. Тэгээд эхэлжсэн байхгүй. Тэгэл нөгөө 3 4 бэлтаандаа үйлчлэгч олон болох тусмаа батгаа байлаа. Тэгэл ихчийн лангууны талыг авч байгаа. Оо. Тэгээд сүүл рүүгээ за би ер нь батгаа байлаа одоо өөр тийшээ явъя да гэдэг ихчиг. Одоо нэг давхартай байдаг шүү дээ. Одоо нэг давхартай. Бэ нэг давхар тийм. Тийм бэ нэг давхартай. Гайхалтай. Наач сонсоо гой түүхэн тий.
Тийм манай анхны лангуу тийм төвхтэй. Одоо та хэдэн хүүхэдтэй лээ? 3. 3 бизнес хамсаар ярьж. 3 хүүхэд юу дагуулж байна? Одоо энэ шүү дээ. 3 хүүхэд байлаа юу? Нөгөө хүүхдтэй яг нөгөө нэг уух юм өгөх юм олохгүй байна. Дэлгүүрт харангууд бүр ингэ сүү өгмөрөөд ерөөс сүү олтой сүү байхгүй. Тэгээд яг бас 3 дахь хүүхдийн маань гэж хэлж болно. Үедээ айгу сонир тохиолдол. Би бол яг нэг өмнө ингээд мөнгөлийн түүхүүдийг сонсч байсан л да. Гэхдээ яг ингэж детальны биш. Тэгээд ер нь зүгээр мөнгөлийн ер нь би найд орсноос хойш би нэг юм анзаараад байгаа. 7 болгон бид нэг бизнес эрхлэгч юм ихтэй эсвэл нэг эрхтэйгийн түүхийг сонсдог шүү дээ. Ардлын бас сургууль төгссөн сургууль. Тэгээд би амар одоо нэг үлдсэн юм эмэгтэй хүн Монголд ялангуяа төрсний дараа тэр нэг хэсэг хугацаа шүү дээ. Ажлаас нь одоо декретний хугацаа гэж ярьдаг шүү дээ. Тэр хугацаанд их юу яадаг юм бэ? Бизнес рүү хөл тавьдаг. Монголын нийгэм угаасаа одоо тэгэхээр ч харахгүй болоод байгаа шүү тий. Хамаг юм хараад болоод нөхрийн цалин байлаа гэдэг стресс ороод. Тэнгүүд энэ үе чинь бас бид нар нэг Монголын эмэгтэй бизнесийг эсгэлсэн дэрийг төрүүлдэг үе юм байна гэж хараад одоо би нөгөө зарим төрж байгаа дүнэрт хэлээд байгаа юм. За манай Бенаяр дүр мундаг захирлууд за яг эхэлсэн үе дандаа энэ хүүхдээ хараад гэртээ байж байгаа үе дээр завтайж байдаг юм уу? Бодлоо. Завтайсан шүү. Яг сошиал дүүзүүлэх юм байна. Чамаг одоо Гэтэ би дөнгөж төрчөөд эхэлсэн бизнесээ дампуурсан гэхгүй. Нөгөө манай ээж нөгөө байхгүй намайг чи одоо ингээд уул ми хүүхдэд төрүүлж сарл болж байгаа заяа гэж. Манай гэр их амар ядаг хөдөлмөрч хүмүүс амар төвхтэй. Хасуусан гадараасаа шороо хатхан гэдэг хүмүүс байхгүй. Өнөр ингээд зугаалгаар явсан заавал юм авч зарна марна гэдэг хүмүүсээ тийш яг тийм байхгүй юу. Зүгээр зугаалчихж байгаа. Нэг багтаа манах бүр ингээд за тэр ч явах гэхгүй. Арай их яхаад байна. Сая бодоод исэн чи арай амархан юм шиг ярьчлаа. Ер нь гэтээ энэ хугацаанд чи аягүй их юм болсон шүү дээ. Нэг хэсэл юм шиг ярьсан. Амар залхуураад шууд аягүй залхуу ярих шиг боллоо. Гэтээ энэ 17 салбарыг нээхэд бол бүр маш олон юмнууд болж байгаа мэдээж нөгөө гинт нэгээс шууд 17 болохгүй. Тийм байлгүй дээ. Яг сая бүр амар амархан удаа зорчих болсон юм байна гэж. Би тэгээд надад амар хэцүү байсан гэж буруу ойлголт өгч. Үзэгчээс бол ингэж яддаг тоолоо тий. Эхний хүүхэд би памперсын бизнес хийсэн. Хоёр хүүхэд гарахад би утасны төлөвлөлт хийгээд тэгээд би одоо 17 сар. Тийм. Яг нэг тийж бодож байна. Гөө энэ айгүй хэцүү шүү. Угаасаа аюул та амархан байсан бол одоо Асахи шиг адилхан дэлгүүрүүд аюул олон байх гэж бодоод шүү. Тийм өсөлтөө их байгаа л тэр хийж байгаа зүйл нь амархан байгаа л байсан бол. Энэ гой бүтээгдэхүүнд оруулж байгаа цаана мэдээж аюул ихтгэлцэл явж байгаа л да тийм. Хэрэглэгч болон энэ дэлгүүрийн бүтээгдэхүүн. Гэхдээ бас их сонирхолтой юм тий. Эхлээд нөгөө нэг урьдчилж захиалга аваад өөрөө хөрөнгө оруулалт хийгээд авчирдаг байж байгаа. Тэгээ нөгөө хүний итгэлийг олоод эхлэн гутаа pre-order буюу нөгөө урьдчилсан захиалга авч хэлж шүү дээ тий. Тэгэн гутаа дараа нь салбараа нээгээд тэгээ ингээд нөгөө нэг явсан гэхээр бас айгүй үнэхээр бас нөгөө нэг хөдөлмөрч юм аа. За баярлалаа. 17 салбарыг менежинг гэдэг чинь тийм амархан юм биш ээ. Хэлж бас. Харин тийм. Хөдөлмөрч юм гэсэн чинь хонгороо хамаатна нөгөө юу аа. Хонгороо хамаатна. Аль ангилсан таа юу? Тэгээс. Дорно байр. Манай хоос л та. Ой, чи бас уусах гэсэн. Би кинод төрснийхэн дараа түүх яриад байгаа. Тэгээд нөгөө манай ээж намайг чи зүгээрээ гад ингээд уулын төрөө царалцсан байгаа штэ. Тэгээд зүгүүтээ тий зүгээрээ ингэнгүүтээ маах нөгөө нэдрүү хорооллын арын дэнж дээр маах өөр нэдрүү орлох л тоо. Тэгээд арын дэнж дээр нэг юм хашаа аваад хашаан дотроо нөгөө хоёр давхар хаус ингээд барьсан. Тэнгүүт тэрнийхэн доор ингээд зүгээр ээ. Чи нэг ингээд ямар ч нээгээд энэ дэлгүүр болох бодох. Энэ хав юу нь амар ашигтай гэдэг намайг ч байгаа. Төрөө царуулсан. Тэнгүүтээ би тэгэл би за тэр бол стартап акселератор газар. Тэгээд намайг чи зүгээр нэг тэнгүүтээ би чи амар сүртэй за тэгин миг ингээл тэгэл баахан надаа мөнгө өгд юм аа. Тэгээ чи энэгээр надад дэлгүүрээ нэмээ гэл. Тэгэл би чин тасар масурыг л амар сүртэй тэгэл лангуунуудыг л тэнгүү ажил нөө би эрүүл зүй хоолн молон төрчөөд тэгэл баахан эрүүл зүй хоолдог нөгөө хоолнуудаа хүнсний дэлгүүрт оруулаад тавьсан. Нөгөө гэрч ирж шүү. Тэгээд тэгсэн чи нөгөө судалгаа би ч нөгөө өөрийнхөө л төсөөлөд ингэ явж байгаа шүү дээ. Тэгээд тэгсэн чинь
тэр хавийнхын тим авч иддэг билээ. Тэгээ дандаа түрээсийн байр тэгээ нөгөө ингээд яана хэдүүлээ нэг ер нь сошиал дээр дүүслүүлэх юмудаа л хийгээд байна. Үгүй нэр би ингээд зүгээр алдсан юм аа л ярьж байна л да. Зүгээр өөрийнхөө хитрхи бизнесээ төсөлж болохгүй гэдгийг л би ингээд хэлэх гээд байна. Миний санаа нь болохоор тийм эн чинь болохоор яг би өөрийнхөө иддэг өөрийнхөө хэрэглэдэг юм яасан байхгүй. Тэгээд тэгсэн чинь нөгөө амар олон хүмүүс нөгөө баахан дэвтэр дээр нэртэй үлдээ дампуураад. Тэгээд дараа түрээслүүлсэн чинь амар шигтэйсэн. Тэгэхээр энэ миний алдаа болсон юм шиг үлээ. Түрээслэл чинь манай тэр дэлгүүр өстэй амар хүнтэй ойлгож болохгүй гэсэн чинь бизнес түрээслүүлээрээ. Гэхдээ хүний чаддаггүй юм л гэж байд юм лээ. Тийм. Одоо би бол хизээч нөгөө хүнсний дэлгүүрээр ажиллаж нөгөө суугаа ажил надад үрс тохирддог байхгүй юу? Ингээд өглөөнөөс орой хүртэл чи хүнсний дэлгүүр гэдэг чинь ялангуяа өглөөнөөс орой хүртэл байх хэрэгтэй билээ ш би мэдэхгүй. Тэгээд тэгсэн чи тэр нь амар хэцүү санагдаад. Тийм. Тэгээд тэр чинь нөгөө амар боломжгүй байгаад тэгэл за ийж хаачаад гадуур рил хийгээ явах. Тэр үжирэл яриа ороо байсан юм. Тийм. Тэгэл баахан нөгөө нэг хүмүүс дээр хэдэн саяж гарan дөрөвний нөгөө ингээд өөрийн дэвтэртэй тэгээд дампууруулсан байсан юм. Тэр өөрийн дэвтэр гэдэг бас хэцүү асуудал юм л шүү дээ. Харин тэтгэвийг авч. Хэдүүлээ нийгмийн бүх асуудал руу шийдэх. За ингээд одоо түүхээс сонсохоор сонирхолтой. Бид нар нөгөө өмнөх дээр бас жоохон хадуурж яриад хим ярьчих гэдгийг анзаарсан. Би одоо эндээс жоохон тайм кидрийг үргээр ярьж. За одоо манай хоёр асуултаа сольж асууна. Оролцогчноос одоо хонгороо зоолооссон гэсэн үг шүү зэ. Сайн гэхдээ адилхан асуулт асуусан тийм хоёулангаас. Угсаа адилхан асуулт юм байна. Адилхан асуулт асуусан. Асуух хэрэгтэй л да. Тийм би нэг хүн болгоноос ажилтаа байгаасаа. За одоо миний асуух асуулт болохоор одоо цаг дээр асууна. Тэгээд одоогийн өндөрлөг дээрээс харахад одоогийн ингээд цаг хугацаа ингээд олон жил ингээд бизнес хийгээд явхад ч юм уу тийм ингээд анзаархад бизнес гэдэг чинь ийм л юм байсан байна да. Энийг л ерөөхдөө баримтлаад аваад явбал ерөөхдөө бизнесээр амжилттай явд юм байлээ шүү гэж бодсон зүйл нь яг юу байсан бэ? За энийг нөгөө тодсоод хэлчихэв. Хүмүүс монголчууд дараахан бие барьчих гэдэг. Одоогийн өндөрлөгч гэдэг юм эсвэл бизнес чинь энэ юм байна гэж ярих гэхэл бид нар ч нэг жоохон өөрсдөө голоод байгаа шүү дээ. Бид нарт яг л ахаад илүү их бодсон ирээдүй гоё мөрөөл байгаа учраас. Тэгвэл энийг бид нар та бүхнийхээ амнаас сонсоод биднийг үзэж байгаа бусад гишүүд маань за мөн бусад энгийн үзэгч магадгүй бизнес хийж бодож байгаа залуу хүн эсвэл нэг төрийн албанаас дөнгөж шилжилт хийж байгаа тэр нэг хүн те. Ингээд энэ хүмүүст л жижиг орч асаачих юмсан да гэх юм уу? Замын нэг жоохон товчилчих юмсан да гэдэг юм сургамжил гэж хэлж болно. Яг миний санаа эсэж шүү сая. Тэнд өсвөрийн тэнд тийм юм байна. Одоо гоё шүү. За сургамж гэхээр аягүй сони юм а тий. Би нэг ямар олон жилгүй яах вэ? Нэг бодлоо хийсэн. Нэг олон жил хийгээгүй ч юм шиг тий. Яг бизнес чинь одоо нэг гадныхын ч юм уу одоо ер нь бол өөр хүмүүст бол бизнесийг бол арай нэг юм төлөвлөгөөтэй хийх боломжтой тий. Монголыг бодвол би бол Монголын бизнес эрхлэгч нарыг бол хамгийн хэцүү юм нь болохоор нэг амар ингээд нөгөө сая нөгөө хонгороо шиг тийм амар төлөвлөнгүүд та тэгээд ундаг шиг те нэг тийм зах зээлнч тэр бодлогын хувьд ч тэр те дээрээс нь одоо хүмүүсийн нас нөгөө хэрэглэгчийн сэтгэл зүй ч юм уу тэр нэг юм бас нэг жоохон тодорхойгүй байдаг. Тэгээ нэг амар удаан ингэ төлөвлөж мөлөвлж чаддаггүй юм шиг санагдаад байдаг ш. Тэгэхээр би нэг юм ингээд л ингээд одоо өдөө өндөрлөлт гэж ярихаар арай л өндөр. Доор үжсэн дээр шүү дээ байхгүй. Тийм юу ахгүй нэг амар их төлөвлөд төлөвлөдөг юм шиг харагддаг байхгүй юу? Гэхдээ тодорхой хэмжээнд бол ер нь бизнес хийх гэж байгаа бол төлөвлөх хэрэгтэй. Дээрээс нь тэр төлөвлөж байгаа одоо бизнесээ чамд хэр зохиж чинь чи өөрөө үнэхээр сонирхож байна уу? Тэгээд тэрнээс цааш одоо зөндөөл юм бизнес тулгарна шүү дээ тий. Сангуугийн материалыг бол материалыг бас зөндөөл юм тулна. Тэгээд тэр үед одоо болох уу гэдэг дээр хүртэл тулна шүү дээ тий. Тэгэхээр нэг тийм тууштай юу байна өөрт чинь тий одоо нэг тийм сэтгэл зүй яг энийг хийн гэсэн тэрийг айгуу сайн бодох хэрэгтэй санагдаад байдаг шүү дээ тий. Яг нь манай Асахи шиг гоё ингээд яг үндсэн ийм соёл нь бас Асахид байгаа байхгүй Япон соёл тий ингээд бас тэрийг эхлэхдээ яг ингээд суурийн айгуу зөв харцсан байгаа байхгүй юм одоо эрүүл юм хэрэгтэй гэх тий. Тэр нь болохоор ингээд зөв явж байгаа болохоор ингээд зарим нэг юм чинь болохоор ингээд нөгөө өөр ирэхгүй үнэнд ялагдаад тэгээд болохоосоор авахгүй юм байгаа шүү дээ тий. Тэгээд би бодлоо тэгж боддоо шүү дээ. Яг өөртөө таарч байна одоо хонгороо шиг тий өөртөө зөгч гинөө. Тэгээд дээрэс нь
тэр олон одоо зөндөө юм тулна штэ тий. Тэр бүхний ард гарч чадах тэр нэг тийм тууштай байх юм болов уу гэж боддог штэ. Тэрийг л асуулт төрлөө. Дөрвөлнгээс нь асууж байгаа шүү зэ. Одоо ингээ өөртөө таарсан юм хүн хайж байгаа штэ. Хүний нэг онцлог байна л да тий. Зарим хүн орлоод яваад байдаг бол зарим хүн нэг юм барьж аваад насаараа амжилт олсон ч болоогүй тэрнтэйгээ л үзээд байдаг. Гэхдээ мэдээж нэг юм олон удаа хийвэл мэдээж сайжрна шүү дээ. Тэнгүүд энэ дэр манайх юм юу гэж боддээ. Одоо чи намайг бол ингээд янз бүрийн үзэж ингээд явахаар зэмлэх нь аягүй олон байдаг хөөе. Чи одоо төлбөр хүм хааж гэдэг. Чи одоо энийг ингээд дээр нэг юм ихлээл хийсэн одоо энийг ихлээл хийх гэж гэдэг. Эсрэгээр би болохоор өөртөө гоё юм бодоод байдаг тий. Өөрийгөө өмөрөх шалтгаан олон шүү дээ. Талент дарж байгаа. Өө нөө чи хичээж яваа. Манайх энэ дэр юу гэж бодож чинь. Хүн нь олон юм орж үзэж байгаа дундаас нь өөрийгөө олох хэрэгтэй юу? Яах хэрэгтэй вэ? Тийм шүү дээ. Би бол одоо зүгээр нүг дээр нөгөө нэг илтгэл тавих гээд Бэнэний илтгэл тавих гээд нөгөө бодсон байхгүй юу хийсэн. Тэгсэн чинь ямар ч нэг 8 юм бийсэн байлээ. Гэтэ дааш тэрний 6-нд байхгүй л. Тэгээ бүгдөө ер нь давбраад алга болсон. Зарим нэг дээр нь бол утаарсан, зарим нэг дээр нь найс нөхдөйгөө муудалцсан ч гэдэм тий. Амар олон юмнууд байсан байхгүй. Тэгээд ер нь бол нөгөө нэг тушаал яваадсан. Тий. Тэгээд одоо нөгөө нэг зочил дээр л яг нөгөө тэндээсээ нэг орлого олж байгаа юм бизнес болоод ингэ явж байна л да. Бусд нь бол тэгэл ерөөсөн цагийн ирэхээр тэгэл үнэнд гүцэгтэл тий. Өнөөдрийн подкастыг нэр үнэнд гүцэгдэх. Тэгээд нөгөө 6 юм чинь одоо зочил дээр нэмэр болдог уу? Тэндээс осон туршлага болно шүү дээ. Болно. Ер нь бол зүгээр яг ингэж нөгөө нэг бодоод үзэхлээр тэр болгон ерөөсөө над амар тийм том сургамж өгсөн байсан. Тэгэхээр гэдэг шүү дээ. Зах зээлээс өөрөө ингэ солигдоод байхаар аргагүй одоо солихоос аргагүй бас бизнесүүд байгаа шүү дээ тий. Тийм. Яг гэхдээ ер нь зүгээр миний хувьд бол нэг дандаа нэг тийм би бол нөгөө нэг үйлчлэгээний бизнес тохирохгүй юм байна, үйлдвэрийн бизнес тохирохгүй юм байна гэдэг өөрөө бол ясмахандаа тулд ойлгосон байхгүй. Тэгэл за окей, энэ бол миний стил биш юм байна. Би одоо энэ бизнесийг бол ер нь бол хийж чадахгүй юм байна гэдэг нь амар сайн ойлгосон. Яг зүгээр түрүү нөгөө нэг зоологийн нөгөө хэлдэг дээр зүгээр дүгнээд нөгөө нэг бодоход бол бизнесийг хийхдээ бол ер нь нэг тийм амар юм бодохгүйгээр зүгээр хөнгөн бай гэдэг мессеж нэгдэрт өгч явах шүү тий. Хоёрдугаарт нь болохоор тууштай бай гэдэг юм хэлчих шиг боллоо тий. Тэгэх юм бол бас нөгөө амжилттай байж болно гэдэг. Тэгэхээр сериусны байхараас хурдан гэж байгаа тий. Харин тийм гэж ойлголоо тий. За манай хоёр одоо эдгээр асуулт байна. Аа би бас бодлоо л да. Би бас олон юм бас хийж үзсэн байна. Тийм. Тэгээд би ер нь одоо ойлгоод байгаа. Би ч гэсэн энэ нөгөө одоогийн хийж байгаа сантехникийн бизнестэй бас нэг юм ингээд хөрөвчгөө л гэдэг байхгүй ингээд орхичих гол ер нь ингээд хайчих гал ингээд яваад идэг. Гэтэ ер нь яа хаяхгүй байгаа шалтгаан гэх юм бол манай гэр бүлийн бизнес. Тэгээд энэ нөгөө нэг сантехникийн одоо энэ бизнес маань үн цэн нь ингээд надад амар таалагддаг байхгүй юу? Яа тэгвэл манайхаар заваа сантехникийг аваад одоо ингээд халуун дулаахан байртай тэнгуүтэ тогтлоо ингээд 0-д ороод бидсэж байгаа гэдэг үн цэн нь надад байдаг учраас би энэ ямар ч орхилгүй яваад идэм билээ. Тэгэхээр хувь хүний нөгөө нэг үн цэн чин одоо хувь хүн дээр нөгөө нэг юм үн цэнүүд байдаг шүү дээ тий. Одоо ийм олох орлого нь ямар юу нөгөө зүйлээс орж ирж байгаа вэ гэдэг үн цэнүүд нь бизнестэй чи ингээд холбогдож ивэл тэр бизнес цаашаа яваад идэм шиг санагцсан. Тэгээ тэр нөгөө нэг бизнес нь тэр нөгөө үн цэнтэй ингээд холбогдохгүй ч юм уу огцолдохгүй байвал нэг өөрийн хувийн үн цэн нөгөө бизнесийн үн цэн хойч юм жоохон огцолдож ивэл тэрнтэйгээ юм тууштай байд юм болов уу гэж би бодоод байгаа. Нөгөө аргуу бизнес хийхгүй дуртай юм аа хийнэ хүмүүс өдөөстэй. Дуртай ажиллаа бизнесээ болгочхоор нэг ч өдөр ажиллахгүй та. Харин та нарыг наав чи хийн одгол үржилж гэдсэн. Ер нь чи яг сантехникийн хүмүүн үү? Наад байгаа байдал шал өөр гэдэг байгаа. Энд чинь нөгөө нэг бизнестэйгээ ингээ бас үн цэнийгээ давхар ингээ холбоод нөгөө нэг сантехник бас ямар чухал вэ гэдгийг бас хүмүүст илүү ойлгуулах нэг хэрэгцээгээр нөгөө рил бичлэгүүдээ хийж эхэлсэн. Тэгээд улам дурлж явсаар хагаад ингээд энэ зүйлийг одоо подкаст болцсон явж илээ. Салбарын бас магнат нь болохгүй явж байна тийм. За манай мөнгөний хувьд сая тайдаг яриад байж хахад бодлоо л доо. Тэгээд миний нөгөө бизнестэй гэх юм бол одоо хамгийн амжилттай болгосон зүйл нь юу юм бол доо гэд бодсон чинь ер нь нөгөө бусдын төлөө сэтгэл юм шиг санагдлаа. Тэгээ яг одоо юу гэдэг жишээлбэл энэ сүв, энэ желэж гэдэг юм уу анх яг бусад ээжүүдийн төлөөч гэдэг юм уу байдлаар эхэлжсэн. Тэгээ одоо ч гэсэн яг тэр сэтгэл маань ингээд бүх бүтээгдэхүүнд маань шингэсэн байдаг.
Тэгээд энийг хэрэгжилж байгаа тийм хүнч гэдэг юм уу те манай дэлгүүрт орж ирж байгаа хүнч гэдэг юм уу ямар мэдрэмж авах вэ гэдэг юм уу эргээд нөгөө хэрэгэлсэн бүтээгдэхүүн чанаргүй байвал айгу муухай штэ хайр мөнгө арай гэж ажиллаж те тэр мөнгөө одоо манай дэлгүүрт өрөх гээд ирж байгаа чинь тэр нь чанаргүй байвал те эсвэл ийм хортой байвал яах вэ гэхлээр айгу муухай байхгүй юу тэгэхээр ер нь ингээ бүх юмдаа айгу сэтгэлээ шингээсэн тийм ч учраас айгу тууштай байсан жоохон ингээ шантрах үедээ за ямар ч гэсэн одоо тий ер нь бол ингэх гэж л хийж байгаа ч гэдэг юм уу тий ашиггүй баг ихний би 6 7 жил баг би яг ингэж ашигтай ажиллаж байна гэдгээ мэдрээгүй тэгээд ингэ ажиллаад лээсэн тэрээс урт хугацаа шүү тий ингээд шинээр хэдэн жил болсон бэ? одоо манай яг том хүүтэй ч байгаа байхгүй юу 13 4 жил болж байгаа гэсэн тий Шинээр яг Асахи нэр нь үү тий нөгөө Асахи пив орж ирэх байхад энэ нэрээ өгсөн Харин тийм. Одоо Асахи пив гэхээр бас харин тийм яг тэмцээд Асахи гэдэг үг нь өөрөө нөгөө өглөөний мандаж буй нар гэсэн утгатай хаа. Тэгээ нарны элчин нөгөө ингээд өглөө мандахтаа ингээд бүгдийг гоё гэрэлтүүлээд дулаацуулдаг шүү дээ тий. Тэгээ тэр утгаараа ингээд манай бүтээгдэхүүнүүд ч гэсэн тий хүн болгонд ийм гоё дулаахан тий итгэл пивд бол зөхгүй нэр үү тий. Тийм шүү дээ. Юу ч орой Тийм тий. өглөө бодлого юм болоо гэхгүй. Бүрки гэсэн нэр байж байх ёстой юм шүү. Тэгээд харин мөнгөрлийн өгсөн утга бол сайхан утга. Тийм гоё утга байна. Тэгэж өгсөн. Тэгэхээр ер нь ингээд нөгөө юу ч хийсэн сэтгэлээ шингээхгүй бол тэр чинь яг болдоггүй гэх юм уу? Тийм шиг санагдсан. Хайр амар шингээсэн юм. Тийм яг өөрийнхөө сэтгэл тэр нөгөө сайхан сэтгэлийг шингээхгүй болохгүй энийг хэрэгжилж байгаа хүн ч гэдэг юм уу байдлаасаа дандаа өөрийгөө яг тэр хүний оронд тавьж үздэг. Тэр сэтгэл ингээд ямар гоё философи. Бараг бичиж авд юм уу гэж бодож байгаа тийм. Яг энэ философи байгаа учраас магадгүй та хэдэн түүртгүйгээр ингээд 17 салбар нийсэн байсан. Тийм. Одоо манайд энэ салбарууд бас айгүй одоо бид нөгөө кофений булан молонтой олчвол байгаа шүү дээ тий. Тэрийг бүр сүүлийн үед айгүй их ойлгож байгаа гэх юм уу. Одоо манай бичил дээр гэхэд чинь эхнэлгсэн ойролцоо бид нар салбар нээсэн байхгүй юу. Тэндээ нөгөө хүүхд хуурайлдаг өөрөө хийсэн. Ямар хөөр хий. Эмгэлт үзүүлж байгаа хүмүүстэй юм байна. Хүүхдтэй хүмүүс орж ирээд ингээд дэлгүүр дотор орж ирээд хүүхдээ хуурайлах хэсэг байхгүй. Тэнгүү тэнцээ очиод ингээд өнгөө памперс хэвлээд хүүхдээ хуурайлаад хүүлчихэд гараа явах. Нөө ямар гоё. Энэ одоо надад гэдэг юм уу? Гой санагдчих. Ингэж ярьдаг хүмүүс байдаг шүү дээ. Бизнесийн үнцнийг философи хаанаас до core value хаана гэдгээс хамаарч байна л да. Хүмүүс ингэдэг үстэй. Тэгээд тухайн түрээсэлж байгаа эсвэл худалдаж авсан талбай чинь сантиметр куб болгон танд орлого авчих хэрэгтэй. Гэж бол юм ашигын майндсет байгаа шүү дээ. Манай мөнхтөр захирлал тэнд тухайн ситуац, тухайн орчноос хамаарат хүүхдийн одоо төрхтэй байх юм аа хуурайлтаа өрөөг нь хийж чадчих. Жинхэнэ нэг анх нөө нэг сахаргүй бүтээгдэхүүн оруулж ирээд байгаа. Чанартай сүү улмаар байгаа. Энэ бүх юмны өсөөр үндэс энэ философи аа гоё юм байна гайхалтай. Тэгээд манай хэрэг гарлаа. Манай тэр салбарт агуулх нь аягүй жижигхэн бүр амар жижигхэн. Тэгээд манайхан захирлаа энэ хүүхдийн өрөөг баг тий агуулгахаар ашиглахгүй байна. Тэгээд аягүй хэцүү байна гэж аягүй санал ирсэн л дээ. Тэгээд окей хэдүүлээ яг хүүхдэд зориулсан л хэсэг хийж агуулх маань одоо яах вэ? Наана ч хэлээд байж гэх тэгээд хийжсэн. Тэгээд одоо ихэнх салбарууд маань бас нөгөө хүүхдийн тоглоомын хэсэгтэй байгаа. Хүүхд ном уншдаг, тоглоом одоо тоглодог зураг зурдаг хэсэг ч гэдэг юм уу байдлаар бүгдийг шийдэж байгаа, засал хийж байгаа бүх салбарууд дээр хүүхдийн тоглоомын хэсэг байршуулж байгаа. Тэгээд нөгөө ирчүүддээ зориулсан юм суудаг сандал мандал хийж байгаа. Ямар гоё юм тий. Бараг нэр ирчүүдэд зориулсан сандалтай л амар хоорч тий. Гэх мэдчлээ. Одоо уул нь ингээд яг зай бараа тавиул ингээд айгүй ашигтай талбайнуудаа ингээд ер нь яг орж иж байгаа хүн тэр нөгөө сайхан тухтай байгаасай тий. Нэг тийм орж ирээд бити зутраасай гэдэг байдлаасаа хүүхдээ тийш нь явуулчаад өөрөө доор нь ээж нь ингээд сайхан шопинг хийх ч юм уу тий. Тийм контентыг үзэж байгаа хүмүүсээ та бүхэн бас биднээс аваад гэх юм гээгээд гэдэг. Яг саяны хэсэг бол бүр аваад хадгалах хэсэг ба шүү. Аливаа бизнесээ өөрийнхөө үн цэнтэй холб. За үн цэн яг одоо манай мөнгөлөх шиг юм гол бусдад туслах гэсэн үн цэн үл илүү нэг ойрын зовлонд бид нар бүдрэхгүй юм байна. Тийм. Тэгэхээр манай төмөгийн бизнес ч гэсэн хүн болон код өчч чадахгүй. Хүн болон вебсайт хэлэхээр аюу үнэтэй байна. Дээрээс нь вебсайтыг арчилж явах нь тэрнээсээ ч илүү lifetime value гэж бүх насаар болж үзвэл илүү хүнтэй учраас энийг л амархан болвол e-commerce for everyone тий. За ингээд энэ бизнесүүд ч амжилттай явж байгаа философинтой байдаг байх шүү guys. За надад амар асуулт авч ирсэн. Ёнкэл ороод ирлээ. За манайхан тэгээд дахиад дундаа л ирчихэ. Сайн нөгөө ярианд ингээд философи гоё байгаад болохоор наан бүдэрж байгаа зовлонгоо бид тоодог комит ярьлаа шүү дээ.
Гэтэ тухайн цаг үедээ бол тэр зовлон бол хэцүү байхгүй. Ажлаас халжрах хам шинжээр бид нар ажилчдын талаар ярьдаг, захирлуудын талаар ярьж байгаа юм их ховор гэдэг. Яг бол сайн дураараа хийж байгаа сте. Хамаг ашигын танаар авч байгаа сте гэдэг шиг ийм өнцгүүд их байдаг штэ. Гэтэл өөрийн улс эх орны хувь нэмрийг жинхэнэ оруулж байгаа юм чинь бизнес эрхлэгчсэн бид нар сте. Тийм шүү дээ. Тэгэхээр та хэд маань энэ хүндрэлүүдийг те сэтгэл зүйн хувьд, биеийн хувьд за магадгүй зарим үед одоо нэг таацандаа тулцсан шиг мэдрэмж авдаг бах те. Би өдөрт чадахгүй юм шиг сайн шот ордог ч гэдэг юм уу. За эдгээр ийм үеүүдэд ер нь өөрийгөө хэрхэн рефреш хийж дараагийн хүч чадлаа олж авдаг бай. Тэрнээсээ бас хүмүүст болчих чинь. Арай л асууж уу. Би хэлчихв. Яна би амар хөтлөгч юу оролцогч бүр амар өнөг юу. За тэгээ би хэлье. Тэгвэл ер нь сая бодлоо л тоо зүг амар тийм байна гэж бодод. Ой ерөөсөө. За би саяхан яг тэгсэн байхгүй юу? Нэг 12 сарын үед юм уу да нөгөө хитрхи нөгөө дандаа л би л байхгүй бол бүх юм болохгүй одоо намайг байхгүй бол баг энэ дэлхээс өнөгч байгаа за ер нь л гэр бүл дээрээ ч тэр ажил дээрээ ч өрхөдөө тийм байгаадсан. Тэгээд би нөгөө шууд нөгөө манайх угаасаа 1-2 сар хүн багтаад байхгүй юу. Тэнгүүтэн шууд би ерөөсөө гэрээсээ нэг гарахгүй. Гэртээ ингэж амар нөгөө ингэ төглөж байж агаад тэнгүүтээ ямар нэг юм гараараа бүтээмээр санагдсан гоота бүх обоонуудаа хуулж агаад горорооныхоо бас том өрөө галтгооныхоо бүтээмээр санагдсан юм уу хоол мөн бүтээмээр санагдаад би ерөөсөө тэнгүүтээ би нөгөө ийм ямар ч юм химийн хор бодисгүй эзэн ч бараг тийм аюулгүй гэсэн бодог авангуута хүүхдүүдтэйгээ зүг нөгөө ханнуудаа бүгдийг болцсон байхгүй юу. Тэгсэн чинь нөгөө амар тийм гоё юу ягаад тэгээ би өөрийгөө зурах дуртай байна гэдгийг ойлгочихсон. Тэгээд ингээд нөгөө зургийн дугуйланд явж эхэлдэг байхгүй. Тэгээд тэгсэн чинь би ингээ 2-оос орой 8 цаг хүртэл бүр ингээд ямар ч юм анхаарал ингээ санахгүйгээр тэр зураг дээр ингээ анхаарал суудсан. Тэгээд ер нь хүн байнгын л нэг ингэж өөрийгөө шинжилсэн ингэсэн хоббитой юм байж ивэл амар зүгээр юм ингэж бодоод тэгээд нөгөө амар тийм готролд орсон ч юм уу яатсан би ингээ ажиллаас бүр уцаар бүр ярмааргүй санагдав нөгөө жинзэг үеийнхэн шиг над руу битээ яриад зүгээр мессеж бич. Юу бүр яг нөгөө бүр амар тийм яг юм хүн хэлбэрлэгөө шилжсэн гэсэн үг байхгүй би бол ер нь уцаар бүр ингээ ярих нь надад бүр амар тийм хүнд юм санагддаг. Тэгээ ялангуяа ингээ уцаар залах яхаа бүр ингээд видео кол мол хийж бол би бүр ингээд бүр тэрнээс бүр ингээд тэлтэрдэг. Ямар амар яга ингээд видео кол хийж байгаа мал гэж ингээд бодтол тийм амар орсон байсан байхгүй. Утас өөр амар их дуурдаг ч юм уу тийм байсан болооч тэр. Тэгээд нөгөө хоббинуудаа эхэлж өргөжлүүлж ингэж хайж явуулаад тэгээд хоббитой болоод тэрэндээ нөгөө их цаг зарцуулаад ирсэн чинь тэр утас муцж уурах тэр мэр юм гаргаа болцсон мэлээ. Тэгэхээр байнга л өөрийгөө юунд дуртай байна дахиж өөр юм сонирхолтой юм байна уу гэдгийг хайж лахгүй тэр энэ юун руу их орд юм бэлээ. Нөхрөө живд юм шиг санагцсан. Дараа тэгээд тий манай обогс. Яг нэг арт терапи гэдэг бас энэ зүйл байдаг байна. Сэтгэл санааг одоо сайжруулах заслаг юм да нэг бодлоо тийм. Тэгээ бид нар нэг бизнес амьдрал гэдэг явахаараа өөрсдөө жоохон хойно алдчихад. Тэр яг энэ мэдчлэн бас өөрсдөө олоод гоё эргээд цэнгэлэх хэрэгтэй. Бид нар өөрсдөө цэнгэлтэй байж ажиллаж дараагийн юм өгдөх гэдэг тийм. Тэгэл цэнэглээд би 80 авчихсан. Түнхээ хоёр өдөр чинь хоорондоо яриад. Авсан гэдэг болоо гэдэг. Зочдтой зүгээр санацлаа. Би одоо доодоос эхлэх явчих тийм. Юу яаж өөрийгөө сэргээж камбэк хийж байна. Юм хийжтэй нөгөө ковидын дараахаас та манайх ч логистик амар хэцүү байгаад манайх ч нөгөө үндсэн бизнес логистик тэр хэвээр амар хэцүү байсан. Яа гэх нөгөө бүглэрэл тэмжин дээр бүглэрөө баахан байж байгаа нэгээ. Тэгээд би чинь ямар өөрөө түрээд гүөх гээд байгаа чирээд гүөх гээд байгаа ш тий. Тэгэл хэвээр нэрээ тэр үед бол амар хэцүү санагдсан. Нойртой нойрго хонон стресстэн тий. Тэгэл яг нэгнийх нь ачаа ирэхэд нөгөөх нь ачаа дараагийнх нь байждаг тий ядаргаатай ингээд тэгээ бас нөгөө нэг ахгүй гэхээр чи өөр юу их юм гээд тий. Тэгээд тэндээс би яг тэр нэг юм 2 жил одоо жил гарна штэ. Тэр чинь нэг юм ковид үеэр ахгүй. Ковидын дараахын хямрал нь яг ингээд жил гармаар амар ядарсан ер нь аюу хэцүү байсан. Тэгээд тэр үед бол ингээ за эндээс нэг юмыг олгож авах хэрэгтэй байна. Юу юм гэхээр нэгдүгээр ингээд шийдэх юмаа шийдээ тий. Шийдэх юмаа яг тухайн цаг нь шийдээ. Шийдэж чадахгүй юм ингээд нойртой мойрго хонж мож хямраад нэмэргүй юм байна. Зүгээр тархин амтраад унтчих. Тэгээ нөгөө шинэ өглөөг эхлүүл бас нэг маргааш өглөө дахиад нэг өөр юм болно шүү дээ. Тэгэхгүй болохоор ингээд үргэлжилсэн юм руу очиход хүн яг жинкнээсээ доошоо бүр ингээд даун болох гэдэг юм билээ. Тэгээ яг би ер нь бол яг тэр үед ингээд яаж тархин амтрах хэрэгтэй болоо гэж бодож байгаад
манай өвөө ер нь нэг тийм өөдрөг хүмүүс байхгүй юу? Би ч нэг өөдөр өссөн. Өвөө маань хүн болгосон. Тэгээд манай өвөө болохоор ингээд ер нь ингээд өглөө өглөө шинээр өглөө гэдэг үг чинь өнөөдрийг чамд өгч байгаа шүү гэсэн үг гэж байгаа шүү дээ тий. Тэгэхээр манай өвөө ингээд үс байхгүй ер нь багаас л ер нь өглөө болох нэг шинээр эхэлдэг. Хүнтэй муудсан ч бай гэр одоо ер нь зөвхөн хүмүүс хаяа нэг ингээд хөнгөсөн ч байсан. Маргааш өглөө нь тэр муудсан хүнтэй хүртэл шинээр тий муудсан гэж өргөжлүүлэхгүй шинээр эхлүүлдэг байсан. Тэгээд би за ер нь бол өглөө алхмыг шинээр эхлээлээвэл тэгээд л одоо энэ нэг хүндрэлтэй энэ нэг нойртой нойргоо хоногцсон бөө проблем яавд гарах юм байна гэл. Тэгээд яг эхлээл мэдээж шууд тарих унтрахгүй шүү дээ тий. Тэгээд яг нэг ойр зуур одоо ингээд нэг юм өөрийгөө сатааруулаад унтаж сураал. Тэгээд сүулдэ одоо бол яг ер нь бол баг мэрэгцсэн. За тархиа унтраалаа. Унтар гэвэл унтраал тэгээ шууд унтаж тий. Стресс төрөх гэж байхгүй шүү. Зоолоо зүгээр яаж тэгж унтаж сурмаар байна нэр. Зүгээр ингээл унтар гэж унтарчмаар байхгүй юусаа. Тий. Тэгэл тэр чинь нэг юм л шүү дээ. Нэг хүн чинь ингээл юм бодоод гэртгээр ингээл өргөжлүүлээд боддог шүү бизнес хийж байгаа шүү дээ. Тэгээд нэг ингээл гинт нэгэн бодож л нэрээ тэр яалаа гэл тий. Тэснэ хүш тэрнээс яалаа гэл ингээл бүр шөнийн хойцод бүр босоод сууж мэдээ. Ши санаа. Юу мэрэгэн санаа. When би бүр мартсан зүйл шүн заяа мэдрэл мартаа нэг босч чадахгүй уцанд ингээ войсоор тэрнээс тэрийг асууна энийг маргааш шүлээ. Өөрөө өөртөө даалгавар өгөөд тэгжсэн шүү дээ. Тэгэл за ер нь энэ инх юм бол ер нь удахгүй солиорох юм байна гэд. Тэгэл ер нь тархиа унтраа сураа гээл тэгэл ер нь эхлээл бол тархиа унтраач яас одоо бол тархиа унтар гээл унтарч байна. Тэгэхээр шинэ өглөө эхлээд хаад тэгж унтраач. Шавар аавна сте тий. Наач юм мондөг юм байна. Стресс менежмент хичээлдэр тэгж ярьдаг. Бодоод байвал хамгийн юм чинь бодол дотор байгаа. Эхлээд бичих. Бичгээ тэр бодлоо чи 10% нэг бодит асуудал байгаа. Тэр хоёр баган дэлгаад өөрөө шийдэж чадахгүй гэдэг. Яг тэр шиг энэ дээр нь буддын философиос гадалтай сургаал юм. Би өөр таарна хичээл авч байгаа шиг бичиж сууж явах уу. Сүлдээ шүү дээ. Тэг бичсэн дээ би өөр нэглэж авч байгаа. Данган дээр очиж 3 хилтаагийн хичээг ажилд авдаг. За мөхөлийн хариулт надад аягүй сонирхолтой байна. Яг бол мөхөлчин бас чөлөө цагаараа өөртөө цаг гаргаж бас йога бэлтгэл ингээд иймэрхүү өөрийгөө их бас их гоё толдог юм биш надад санагддаг. Тэгэхээр бас гоё одоо арга замууд байгаа. Йог бэлтгэл да. Чи сайн мэдчихээн да. Ер нь йог бэлтгэл гэж хэлж болно. Одоо би яг зоолоо шиг шууд унтчих чаддаг бас. Одоо яг ингээл угаасаа айгүй их асуудалтай ачаалтай тий сэтгэлээр унцсан өдрөө зөндөө байгаа штэ. Тэгэл орой ирээл яг бэлтгэл унтаад бэлтгэж л унтцсан байт штэ. Тэр хараа манай йога номон дээр хамт явагддаг тий. Тэгээ ингээд йоганы дараах амралт болдог штэ. Бусд нь ерөөсөө унтдаггүй. Яг тэр дотор битээр л байж байгаа. Йог үзэг болохоор тань мэдхэн асуулт шүү дээ. Йоганы дараах амралт гэдэг нь юу гэж байна? Йога хийчээд амардаг хэмжээнд амраадаг байхгүй юу? Хэдэн минут? Нэг 10 минут. 10 минут болчих. За. Тэгэнгүүт тэр дотор ерөөсөө тий хангим дор байхад битээр л унтдаг. 10 минут бахтаа болчихсон. Сайн ингээ. Баш ер нь бол дуустал хүнчлэн нүглээ тэгэл 10 минут хойлоо унтчихдаг. Шүлээ нэг подкастын сүүлийн 10 минут. Өдөр хавчсан дээ. Тэр унтаж үзэх байна. Нөгөө нэг бэлтгэлийн арга техник бас сурчвал За бүр ингэж маш энгийн бид гурав шууд одоо зааж өгөх юм байна. хамгийн энгийн заяа одоо орой унтаж чадахгүй байлаа заяа орондоо орцсон. Тэнүүтэй байнаад амьсгал яг хамрынхаа үзүүр дээр л бүх анхаарлаа төвлөрүүлж байна. Тэгээд нөгөө амьсгалаа орж гарч байгааг ингээ анзаараад тэг зөвхөн тэрийг л ингээ бодно. Гэтэ бас дундуур нь мэдээж ингээд Яг үзүүрийн бодох юм уу эсвэл Орж гарч байгаа амьслаа. чи яг үзүүр дээр нь анхаарлаа төвлөрүүлчих. Тэгэл яг Орж байгаа нь ингэж орж индэ гарч байгаа нь ингэж гарч индэ гэж. тийм ээ тийм. Тэг ер нь нэг тэр хаваар ямар мэдрэмж төрж ийн ч гэдэг юм уу байдлаар ингээ анзаараад мэддэг юм аа. Наати ч мэдэн. Тэр нөгөө Бидний чадах хоёр өөр. 4 7 8 гэдэг нөгөө нэг бас нэг Тэг 4 амьсгалын 4 6 8. Өөр чи юу гэдэг Ер нь бол зүгээр вэ? Бие сул чангалаа сулхан болох нэг тактикуд байт юм шүү. Бодолч ингээл тэнээл нь шүү. Тэгсээр байгаа Тийм ээ, би яг хасаагүй тэнэдэг юм ба тий. Тэгэхээр тэр бодлыг ерөөсөө Тэнээл ингэ. За тэгвэл одоо өөрийгөө энэ номоор бүтээгээрэй заяа. Энэ дэвтрээр Манай зочин хөтлөгч тэр бүр ингээд стресс харин тийм би яг тэндэг юм байна. Тэр ингээд тэнэг Би нөгөө нэг самаддаг сараатай нөгөө нэг анх нөгөө вантуан хийгээд. аха. Тэгээд бит хоёрын нөгөө нэг ярьж байгаа ярины сэдв юу шиг байна. Шал өөр болохгүй. наалтахгүй нэг хоорондоо. Сайн юу нь бол сайн ялдахгүйсэн байхгүй. Манай хүн чинь ингээд нэг айгуу гоё ингээд нэг нөгөө нэг гэгээлэг айгуу гоё мэрэл. Би болохоор чи юусэн нэг юм
юм л болохгүй л байна. Ерөөс нэг л юм болохгүй байна. Тэг ингээл нэг юм хэвчээ яаж болох хэвтэй юм бала, яах хэвтэй юм бала гэх ингээд нэг тим юм яриад тэгээд нөгөө тэн дээр ингээд нөгөө битэрийн тэр нэг ярины сэдв бүр ингээд шаал өөр байсан байхгүй. Тэгээд сүүл тэр цаа чи нөгөө нэг юм нөгөө ихтгэл тавьсан шүү дээ. Тусгай хэлсэн. Манай өнөө бас нэлээд бүр би гацтэй. Би л юм байна. Тийм тэгэхээр ер нь яг ийм бяцлагалч гэдэг юм уу ийм зүйлүүд хүнд ер нь айгүй хэрэгтэй. Тэгээд нөгөө яг ажилласаа тасарч чаддаг тийм нэг өөрийн гэсэн цагтай байх хэрэгтэй. Тэгээ миний бол тэр цаг бол йог байхгүй юу? Одоо манай багш тэгээд би 7 хоногт 3 удаа яг ингээд 3 цагийг бол үнэхээр тасардаг. Ямар ч ажил одоо юу ч бодохгүй яг л зөвхөн дасгалаа л хийдэг. Тэнгүүд тэр ирч хүчээрээ ингээ бусад одоо тэ амьдрал ажил бүх ингээд одоо юмнуудыг тэнцээ очиод би мартдаг гэсэн. Тийм учраас ер нь аюу ирч хүчтэй. Яаж ч одоо орсон за йогондоо явцсан байхад бол тэгэл гараад ирэхэд бол ингэж юм байна штэ гэж гараад ирнэ гэх юм уу баг юм шууд рефреш хийдэг. Тэгэхээр нэг юм байдаг штэ. Одоо бид хоёр ингээ хамт йогод явна. Би бас жоохон бүжиг гэдэг байхгүй. Тэгээ ингээд тэр чинь нэг бүжиг жоохон зэвэн бүжигтэй. Йог ярьж шүү. Тэр мохоо мохоо шүү йог. Би ингэж боддог байхгүй. Тэр йогод хийх ч байна уу, бүжиг хийх байна уу? Ерөн зүгээр яаж яана гэхээр одоо бүжиг хийхэд чинь тэр чинь өөр юм бодож чадахгүй штэ. Аяа сонсон, хөдөлгөөнүүдээ сонсон те ар араас нь хөдөлгөөн те. Тэр чинь нүү тарих шууд тэр хэсгийг хаяхаас өөр аргагүй яа тэгэхээр тэр нөгөө тухайн момент йог ч гэсэн тэгж штэ. Яг тэр ингээд минут секундээр тэрийг хийж явах чинь шал өөр юм бодох юм бол хийж чадахгүй байхгүй. Тэгэхээр нөгөө нэг тарих шууд тарихыг тэр нөгөө ажил бодоод байгаа хэсэг те бизнес хийгээ стресстэй байгаа хэсэг ундраачих байгаа байхгүй. Тэгэнгүүт чинь нөгөө тарихчин тодорхой хэмжээнд амарчхаараа буцаад ажиллахтаа арай моторонд ажиллана штэ те. Тэгэхгүй ингээд өргөжлүүлээд ажиллаулаад байвал залхаад бодох дургүй болчих байхгүй. Тэгэхээр ер нь бизнес эрхлэгч байна уу? Ер нь зүгээр л одоо ажил хийдэг хүн ч байна уу те? Яг өөрийнхөө нэг тэр өөрийгөө унтраадаг тийм ингээ те чөлөө ингээд завсар гаргадаг өөрийн гэсэн нэг цагтай байх хэрэгтэй гэх юм. Тэнд зурж те. Энэ нөгөө хүн болгоно л гэж хэлж штэ. Тийм хүн болгоно. Яг бол нөгөө стресс чинь их баг гэж байдаг юм байна л да. Хүүхэд ч гэсэн стресстэй. Зовлон чинь том жижиг гэж байхгүй гэдэг шиг те. Тухайн хүнд ирж байгааг тэр хүн яаж реакцлж байгаадаа л чухал юм байна. Жижигхэн юм өгчөөд байдаг те. Бид нар 10 төгсөжсэн 3 дугаар ангийн хүүхдэд 2 дугаар ангийн бодлого өгснүүд нь зовоод байл бид нар л өөргөө амтан гэж боддогтай адилхан ийм левелүүд байт юм байна л да. За тэгэхээр бид нар ямар ч сан йога болон ийм майнд те оюун ухааны бяцлаглалын чиглэлээр ажиллах юм байна. Эсвэл спорт хөлсөө гаргаж болох юм байна те. Өөрөөсөө гоё хоббитэй ийм тасалдаг цагтаа байх хэрэгтэй байна. Тийм. Ингэж overcome. Манай найзуудад нэмэх санаа байсан уу? Өөрсдийн туршлага байна уу? Байхгүй. Өөнөө өөрөө яа дээ. Өөнөө өөрөө яа дээ. Би бас юу яадаг штэ спорт ажилладаг штэ. Боксинг. Би тэгтээ сүүлд нь 2 аргад авчаад байгаа. Нэг нь бол биеийн хөдөлгөөнөөр. Би нөгөө боди модыг юм хийж чаддаг нь ганцаараа ингэж тэмцэх жоохон сул талтай юм шиг. Өөдөөс хүн ингэж дахаар бас адилхан ингэж идэг. Хордон хөдөлгөөнтэй юм л шүү дээ. Цогцохоор ингээ цохиулах байх гэсэн. Тэг ингээ гаргачих юм бол буцаад цохимор санагдана. Тэгээ бокс дээр аюу гоё юм. 7-ны 3-аас 4 удаа очиод багш нарыг бэлтгэл хийж тэр цаг орчин цаг жоохон гарна. Тэгээ сүүлийн нөгөө сургалтын юмд онтоод хүнд юм ярихын тулд хүн өөрөө аюу гоё цэнэгтэй хэрэгтэй байхгүй. Харин Гэтэ тэр цэнэг нь эерэг байх хэрэгтэй байдаг. Тэмүүл өнтэй ингээл амьдралын хамгийн асуудлууд тэргээр явж бүх асуудлуудыг бодож аваад танхимд орсон нэг юм 10 жилийн тийм багш нар үү гэдэг. амар яргаж мураад тийм. Тэр багшийн амьдралд бид нар их гайхуулаад байгаа юм шиг. Би хүмүүс нэг тийм энерги нөгөө тараамаар байдаг байхгүй. Учираас өөрөө гоё ойлгоод өглөө хат хоёр хүүхдээ цагаан тэрвээ нэрээ унсаад тийм өөрөө аюугаа цэвэрлж гарч байгаад үнгүүч хамаагүй айлдж сургалт авдаг. Тэгэхээр нөгөө би өөрөө маш гоё цэнгэлтэй. Тэгээд одоо нэг мэдсэн чинь өнгөрч ирж битээ одоо надаас ингээ юм асуудаг аюу бол найзуудтай болсон үеийн болон ганц нэг ах ганц нэг дүү янз бүрийн. Тэгээд нөгөө тэр нь санаа нь би нэг зүйлээр аюу сайн ойлгосон байхгүй. Тухайн хүн дарамтны дотор байвал эрүүлээ сэтгэхгүй юм байл. Нөгөө сэтгэл зүйч хүртэл сэтгэл зүйчдэр очдог штэ гэдэг үг байгаа. Гаднаас харж байгаа хүнд бол тэр асуудалгүй харагдаад байна. Тэгэхээр нөгөө жоохон ядарсан асуудалтай байгаа найздаа би зүгээр логикийн хувьд зөв юм яриад өгнө. Тэр хүний амьдрал аюу хэрэгтэй болж байна. Тэгэхээр энэс амар кайф тогтсон гэх юм. Тэгээ энэ дээр нөгөө хамгийн юм ялгаад адреналин ялгаад ингээд нэрчтэй болоо тий. авдаг болсон. Хүмүүсийг тасаж яд юм шиг. За манай бидний цаг маань бас нэлээд явсан. Одоо сүүлийн асуулт. Сүүлийн асуулт нь мэдээж бид нөгөө ирээдүйн талаар гэсэн та бүхний
Одоо зорж байгаа түрүү одоо цаг дээр яриаггүй шүү дээ. Ярьсан биз дээ. ярьсан сан. Яриаггүй шүү дээ. Тэг асуугаагүйсэн тийм. Дундуур нь би Тийм нөгөө яцсан болохоор одоо тийм. Кодли асуулт орж. Sorry, одоо цагийг асуух юм шүү. Энэ өндөрлөгөөс Одоо цагаар нь одоо энэ өндөрлөгөөс гэдэг цаг дээр. яг зөв баярлалаа. Яг одоо нөгөө нэг энэ 17 салбар дэлгүүртэй болсон байна шүү дээ. Тэгээд нэгсэндээ нэг юм өөрийн гэсэн нэг арга барилтай болсон байна гэсэн үг шүү дээ. Тэгэхээр энэ нөгөө нэг арга барилаасаа нөгөө нэг биднэрт хуваалцвал одоо юу гэж хэлэх вэ те? Одоо энэ чинь нөгөө нэг айгүй олон хүн болгоно нөгөө бизнес хийж чадахгүй. Гэхдээ хийж байгаа хүмүүс нь нэг юм арга барилтай байна шүү дээ. Тэр арга барилаасаа нөгөө нэг бусдад хуваалцвал Системд орсон л юм тий бас тий. Тийм. Тэгээ төмөг асуулт бүдрэх байсан байна. Амар хүнд асууч шүү. Зүгээр л юм өндөрлөгөөс харахад нөгөө нэг бизнесээ яаж явуулж байгаа вэ гэдэг. Амар азар хөрлөгч юм бэ гэж байна. За. Тийм ер нь тийм ба. Арга барил гэвэл одоо угаасаа нөгөө бүгднийг мэдэж чадахгүй шүү дээ. Анханасаа шууд. Тэгэхээр одоо юу гэдэг юм барилгүй л байдаг. Тэгэхээр нөгөө суралцаал явж байгаа. Тэгээд хамт олноороо суралцаал явж байгаа. Тэгээд хүмүүс айгүй хайрладаг бас адилхан ажилчтаач гэдэг юм уу. Тэгээд хамт ажиллаж байгаа хүмүүсээ энэ хүн байхгүй байсан бол те энэ ажлыг минь хэн хийх байсан бол доо гэд хай уур үрдэг штэ те яг нэг юм алдаа малдаа гарцсан үе гарна штэ. Тэгэнгүүт за те алдаа угаасаа л гарна те. Хэрвээ тэрний оронд энэ хүн үнэхээр байхгүй байсан бол энийг хэн хийх байсан бэ гэж боддог ч гэдэг юм уу те. Ер нь яг нэг юм хайраар ажиллаад идэм болов би одоо. Тэгээд яг нэг гэргэн тойрныхоо одоо ингээд анзаарах юм бол манай ажлын уур амьсгал бүгд яг тийм. Бүгд хоорондоо юм гоё эрэг хамт олон байдаг. Тэгэхээр нөгөө хамт олонний хүч гэж бас айгүй хамгийн хүчтэй юм байдаг. Тэгэхээр нөгөө ажлын орчин тэгээ дээрэс нь хийж байгаа хамтдаа зорж байгаа юмнуудаа бүгдээрээ ойлгож байгаа. Тэгээд яг нэг юм ад жаргалтай ажилдаг даа гэх юм уу. Ажил дээр ирэх дуртай. Тэгээ өглөө босоод яаран ирдэг. Тэгээ хийж байгаа юм нь ингээд зөв бүтээгдэхүүн те чин сэтгэлээ зориулсан чанартай бүтээгдэхүүн. Тэгээд орж ирээд хүнтэй сайхан харилцангууд адилхан сайхан харилцаа эргүүлээд авна гэх юм уу. Тэгэхээр ингээд бүх зүйл нь ийм эрэг энергиэрээ ингээд сайхан холбогдоод өсөөд явж явчихдаг юм даа л гэж хэлээ да. Бизнесийн сургалтад янз бүрийн hard skill те маркетинг, санхүү, эдийн засаг зааж байхаар одоо soft skill-ийг мөхгөл захирлаараа заалгуул гэх ирээдүйд маш олон бизнес хайраар бизнес эхлэе. Тэгээ одоо энэ бүр бүтэн юм энергийн, хайрын бусдад туслахын сургалтанд сурч байна. Одоо энэ нөгөө нэг эн чинь бас энерги ярьдаг байхгүй энэ чинь бас. Тийм clarity coaching чинь бид нар ингээд ер нь бол энергийн үйлдэл байж байгаа. Тэгээ та юу тарин түүнийг хураана гэдэг чинь рүүжлэг явсан шүү дээ. Энерги хэлээд байгаа. Юу Вьетнам биш үү Таиланд илүү юм ярьсан. За энэ энийг дэлгэрсэн дээр нь би та бүхэнд бас товчхон дуулгахад манай clarity coaching гэдэг Голромоо гэдэг мундаг олон улсын коуч юм байна. За энэ хүний маань бас хамтран зүтгэж манай Сара захирал бидэнтэй бинайд хамтраад явдаг нэг гишүүн маань байгаа. Өнөөдөр энэ дэвтрийг бас бэлгэлсэн байна. Энэ дэвтэр дээр ажиллах юм бол заавал бүгд YouTube дээр байгаа юм байна. Та өөрөөгөө бас хянаад сайжруулад илүү их хүнсний төвшөнд хөгжил ирэх нь байна. За хамгийн гоё юм одоо юу вэ гэхээр дэлхийн хүн байна Болормоо гэдэг коуч. За одоо тэгсэн чинь Монголд ирээд тэрэлжид маш хямд зардлаар бид нар одоо техникийн зарлал юм уу бизнесийн зарлал гаргахгүйгээр Монголдо энэ хүү энэ ретрит арга хэмжээ хийж байгаа юм байна. Тэгэхээр энийг та бүхэн бас олзуурах гэж байна. 6 сарын 4-өөс 7-ны хооронд гэсэн. Nice. Бидний юу тэрнээс өмнө орчих байгаа. Харин тий. За сүүлийн асуултаа асуу. Хэдүүлээ цаг бас нэлээд явсан байгаа. Тэгэхээр сүүлийн асуулт бол ирээдүйн асуулт мэдээж уламжлалсаар манай хоёр асууна. Толгойг дахиж ирүүлэхэд дахиад зөрж асууна. За одоо миний хэлж байгаа. Нөгөө юу ирээдүйд одоо бизнес маань яаж илүү хөгжиж одоо ямар бүтээгдэхүүн оруулж ирэхээр зорж байна. Бизнес хаан чиг хандлагыг яг юм хүнсний чиглэлээр бодож гин үү, төсөөлж гин үү? Яаж одоо бодож байна те? Тэрнийхэн талаар бидэнтэй хаваалцааж. Нууц гэхгүй. Өнөөдрийн хөнгөд доослаа. Яа, саний старт гэдэг. Үнэхээр вайр болсон. Би бас яг тэрийг асуусан чи яг юу яах вүлээ гэж хэлэх хэрэгтэй. Ямар нууц би асуусан чи сандраа хөхнөөтэй хэлсэн шүү дээ. Бадарсаа.
Гайгүй. Манай бэнийхэн л үзсэн үгүйсээ. Үштэй. Ирээдүйд угаасаа юу яа тоглосон юм уу? Нэг энэ эрүүл органик бүтээгдэхүүнүүд гэж ярьсаар л байх болно. Тэгээ илүү өргөн цар хүрээнд хүрэхээр зорж ирсэн. Нэг жорны ганц өртгөлгүй байгаа. Nice. Би сагагийн гой юмнууд нөгөө 10 жилийн хүүхдүүд өдрийн царай орч болдгоо юм байна гэж гин сая Йонг дээрээс хэлж байна. Хань сүүний мөнгө гэж баян аваад байгаа шүү дээ нэрээ. Тэр нэр ямар сүүх юм бэл те. Нэг юм тийм гой сүү хүн оруулаад хувийн зардлаараа хам хэсэлээ тооцоод ингэсэн бах тэрийг нь одоо зүгээр л манай нөгөө дарга нар маань уг нь тэр хүмүүст л буян да. Хүүхдүүдэд маань очих юм чинь. Би сайн нөгөө Эрдэнэт явахтаа анх удаа нөгөө 9 сарын хугацаатай ингэдэг. Тэгээ нөгөө энийг гэдэг бас өөр нь хилжүүл зүгээр тий. Нөгөө 100 хэдэн сая төгрөгөөр одоо энэ сүү оруулж ирээд ингээд шат ингээд эрсдэл орсон тий. Тэгээ тэрийг сонсчингуудаа энийг тэгвэл хүн болгонд амар сайн төгөөж ингэж ирүүл юм нөөцлөх юу ороогүй сүнүүдийг илүү түгээмээр юм да. Яах ямар боломж байгаа вэ гэж би бас нэг хэсэг бодсон. Тэгээ бид аккаунтаас. Тэгээ ямар ч подкастнда бүх дугаар дээр орсон Насахигийн сүнүүд бай баяг оруулъя даа гэж үзсэн шүү дээ. Тийм чинь бид нөгөө Бинайн суур философи нөгөө Gibbs Gain гэдэг одоо энэ монголчуудаас л гаралтай юм байлээ л дээ. Нөхөр ирэх бүтэд өөрөө ирэх бүтдэг. Тэгээ энийг бид нар ингээд хэсэг хугацаанд зах зээлийн нийгэм шилжээд хүмүүс нөгөө урдах арганы амьдралаа босгох гээд их жоохон жижигрээд мартсан байж одоо гэтэл буцаад ингээ барууны орноос энэ франчайз системээр дамжаад монголчуудын нөгөө суур соёл нь энэгээр гарч байгаа учраас бид нар айгүй happy байгаа юм байна. Одоо ингээд би чинь 4-5 салбар нэр явж олон хүнтэй уулзж байгаа. Энийг сонссон хүн болгон happy. Харин тий. Бизнес хийж байгаа болгон Бинай гэдэг энэ нэгдэл дотор 7 хоног бол хуулцыг, очие суралцыг, найзлын нөхөрлөе гэдэг юм явд юм. Тэгэхээр биднээс их гоё community байдаг шүү. Та бүхэн сонирхол манай энэ пэйж рүү бас дагаарай тий. Дэвтэр дээр энэ хараа ингээ сая нээсэн ч манай яг Хасагигийн үг гэж дахиж дурдсан тийм. Бүх сайхан зүйлийн өндөр бол хайр, тэр дундаа өөрийгөө хайрлах хайр гэж. Сайн нөгөө хүмүүс манай соёлын тэмүүлж өмнөх дугаар дээр орсон манай ерөнхийлөгч төрсөн өдөр дээр нь би гадаа салхи зогсож байгаа нэг эмэгтэйтэй танилцсан хэм хөдлөгч байсан. Ариуна гэж эмэгтэй. Тэр эмэгтэйтэй ярилцаж тохироод битэр нэг чөлөөт цаг гэдэг одоо ярьсгын нэвтрүүлэг анх удаа бас фэмээр яриа гэж үзлээ. За тэгсэн нөхөр надаас асууж байна. Энэ минь ч биш ээ. Сурагч агшин суурь нь юу вэ гэдэг. Тэгэхээр би таны үг хэлсэн юм одоо бодоодсон чинь. Хайр. Өнөөдрийн концертын сэдв бол хайр. Хайр байна. Хүмүүнээс асуулт асуумаар байна. Одоо нэг сайхан юуг нь харсан зардал гэх юм уу постерыг нэ хэрэглэгчдийн харилцагч нарыг кэрлж байгаа өдөрлөг хийж байгаа юм байна. Тэрний талаар товчхонтой ер нь яагаад ийм өдөрлөг хийгээд байдгийг танаа одоо энэ зочил гэдэг энэ платформ брэнд те ер нь хаашаа чиглэж байна яаж юм надад асуулцаж. Зөв. Тийм 6 сарын 6-нд бид нөгөө харилцагчдаа зориулаад ивент зохион байгуулж байгаа. Тэгээ тэр нөгөө нэг ивентийн маань зорилго бол харилцагчдаа хийж байгаа бүтээгдэхүүн үйлчилгээгээ нэгдүгээр таниулах одоо нэг бидэд ер нь бол нэг хэд хэдэн AI шийдлүүдийг ер нь бол платформ дээр оруулж ирж байгаа. Тэгээ тэрийгээ танилцуулах мэдээж хэрэг хоёрдугаарт нь нөгөө нэг харилцагч нартаа нөгөө нэг яаж нөгөө онлайн бизнесийг нөгөө нэг илүү зөв хийх вэ гэдэг зорж тэгээд нөгөө Жинзо багш за тэгээд Сизисийн бас маркетингийн нэг багш за тэгээд AI контент хийдэг дизайнер залуу гэх мэтчлэн нөгөө хүмүүсийг авчирч нөгөө нэг сургалт оруулахаар юм л ажиллаж байгаа. Тийм. Тэгээд 6 сарын 6-ны өдөр Чингис хаан зочд буудлын боолрумд 300 хүнтэй нэг ивент зохион байгуулж байгаа. Тийм. Зорилго нь бол ерөөсөө нөгөө нэг мэдээж хэрэг e-commerce салбарыг хөгжүүлэх тэгээд өөрсдөө шийдлийг санал болгох тийм зорилготой гэсэн. Тэгээд бизнес ихт нь илүү нөгөө нэг хялбар болгох зорилготойгоор бид нэр хэд хэдэн нэг юм шийдлүүдийг бас хийгээд явж байгаа. Тэрийг нэлж болох юм уу? Тэг ер нь бид нар нэг хагас жилдээ нэг юм нөгөө өөрсдийнхөө хөгжүүлэлтийг харилцагч нартай танилцуулах тийм ивентүүд ер нь бол хийн гэж зорж байгаа. Чадвал бас нөгөө улиралтай гэж бодож байгаа. Гэхдээ улирал гэхээр бас арай амжихгүй л юм л дээ. Юу юм уу? Шинэ харилцагч татах зорилго юм уу? Хуучид байгаа кэрлэх зорилго юм уу? Ер нь бол нөгөө нэг хуучин харилцагч нартай. Тийм. Мэдээж хэрэг яг нэг сонирхоод ирж байгаа хүмүүс бол нээлттэй хүрэх боломжтой. Тийм. Асал нөгөө
харилцаж байгаа халамжлаад хайр охно шүү дээ. Нэг сурчаач илүү их мэдлэгтэй болооч гэж шүү дээ. За манай хонгороо маань одоо 3 дахь спонсорыг танилцуулах уу? Сэгэ Моторс байгаа тийм. Манай спонсор болохоор Secure Motors байгаа. Тэгээд төвчрлийг түүртэхгүй давцхаа гээд айгуу гоё нөгөө цахилгаан дугуй, цахилгаан скутерүүд ирэхэд оруулж ирж байгаа юм лээ. Тэд нар болохоор нэг цэнэглэл дээрээ 48 цаг явах хүчин чадалтай. Тэгээ айгуу гоё хурд авд юм лээ. Тэгээ нөгөө нэг хамгийн гол нь гадуургаа скутерүүд ч юу гэдэг юм лээ штэ. Шууд ингээд нэг дарангуй шууд ирж явдаг шүү дээ. Энэ болохоор ингээд хоёр нөгөө нэг ингэж гიშгэж байгаад явдаг болохоор хүний нөгөө юунд айгу зүгээр юм билээ. Аюулгүй байдлын хувьд айгу таалагдсан надад. Эхлэлтэй заавал хоёр. Тэг хоёр хөлөөрөө ингэж яагаад одоо бусад юу ч юм болохоор гიშгүүд шүү дарангуй ингээл амар огцом ингээд тавд тийм шүү дээ. Царайч юм бол одоо чиглэл харин яг тэгээд заахгүй. Тэр надад амар хэцүү заахгүй ингээ амар ингээ угдчих байгаа юм шиг мэдрэмж бодсон чи эдийнхийг ингээд би одоо манай энэ үүдэн л та тэг ингээ туршиж үзэхээр хоёр хөлөөрөө ингэж яхаар амар гоё өвтэйхэн унахад аюулгүй байдлын хувьд айгу хангасан байлээ. Энэ Secure Motors-ын маань уг нь бол цахилгаан машинуудыг брэндүүдийг Монгол руу шууд одоо эдийн засаг зээлээс үйлдвэрлэгчээс гэсэн үг шүү дээ. Оруулж ирдэг. Тэгэнгүүт одоо 100 болоод нөгөө цахилгаан юуны маань төгжээ нэмэгдэхээр алгавал машин бас төгжиж ирэх шүү дээ. Тэгэнгүүт хэвлэгчтэй бас ахаад нэг хайрыг төгөж байгаа юм байна. Төгжээний дунд та нар тэгвэл нэг скутер дээр үзнэ үү те. Тэгээ авсаархан нөгөө жижиг нь болохоор авсаархан гэ бариад явахад их амар ихвэгддэг гэсэн. Тийм ихвэгддэг бүгдээрээ. Nice. Манай энэ Бинай одоо Каракорм гэдэг бол энэ 20 30 одоо 33 болж байна уу? Энэ салбарууд дотроо зөвхөн нэг л салбар. Тэгээ яг цорын ганц Diamond буюу 100 нэмэх захирлуудтай. Тэгээ энэ хүмүүс чинь энэ олон захирлуудад байхаараа бие хичээж юм. Энэ дотор тэнцэж байхын тулд бас хувь хүнээрээ хөгжиж чинь, бизнесээ хөгжүүлж чинь, нэгнээс их гой суралцж чинь те. Тэгэхээр би бол яг энэ контентоор дамжуулаад заавал бүхэн Бинай гişүн болоосоо гэж би бол уриалахгүй. Гэхдээ ямар ч ирээд нэг хурал дээр нь үзээд энэ нөхдүүд яагаад байгаа гэдгийг ойлгоод нэг юм системийг нь ойлгоосоо гэж хүн болгонд бол уриалмаа санагддаг шүү. Манай Бянагийн нэг гоё нөгөө нэг соёлын нөгөө нэг one-to one байдаг шүү дээ. Тэгээд тэр нөгөө нэг one-to one гэдээ хийгээд явж байхад надад нөгөө нэг мэдрэгцсэн юм. Би ингээд хүн болгонтой уулзаад явхлаа ингээд хүн болгоноос суралцаад байгаа байхгүй. Тэгээд нөгөө нэг энэ чинь ингэж нөгөө нэг бизнес хийж байгаа юм байна тий. Энэ нь авах юм байна. Энэ нь одоо нөгөө нэг хэрэгтэй юм байна. Би энэ бизнес дээр ингэх хэрэгтэй юм байна ч гэдэг юм тий. Яг ингээд нөгөө нэг өөрөө өөртөө ингээд тусгаж аваад ингээд нөгөө нэг явах нь надад айгүй таалагддаг байхгүй. Тэгэхээр one-to-one хийгээд явхлаа айгүй сонирхолтой байдаг. Хүн болгоноос ер нь суралцаад байгаа байхгүй тий. Мэдээж хэрэг бас өөрийнхөө дуршлагаас хуваалцсан тий. Тэгэхээр энэ нөгөө айгүй тийм гоё соёл санагдаад байдаг байхгүй. Тэгээд цаанаас нь энийг нь бас нэг шаарддаг, дэмждэг тий. Ийм бүртгэлийн систем системээр ингээд бид ч угсаа нэг багасаад нэг анги хамтолон эсвэл нэг community байгаа сурцсан тий. Одоо энэ community-г давлгаалс юмуд их мундаг болоод байна шүү дээ. Одоо би бол асуухийн хэрэглэгч нарыг бас тусдаа групптэй ч юм уу нэг community-тэй байгаа гэж байсан ч алцахгүй. байгаа тий. Тэгэхээр юмудаас хэрэглээгээ яаж хэрэглэж чинь зөв хэрэглээгээ ярилцдаг ч юм уу гоё үр дүнгуудыг хуваалцдаг ч юм тий. За би нэг юм шинэ юм оруулж ирэх продюсер авчлаа. Шок шага муулта. Одоо хоёр зочин маань нэг юм сонио энэ одоо байгаад асуултанд хариулчихлаа шүү дээ. Тэглээ. Тийм юм асуумаар санагдах юм уу? Яг иймэрхүү нэг гоё бас чихвч зүгээр подкаст болж гоё юм биш үү тий. Тэгмэд одоо цаана сууж байгаа хоёр залуу, хаана сууж байгаа нэг залуу гинээс нь ч хамаагүй эсвэл дундаа ер нь нэг юм бас энэ контентыг ашиглаад нэгэнд зочноор орж байгаа дээрээ асуултаараа дамжуулаад бас хүмүүст өгчий гэсэн тийм байвал нээлттэй. Шуудын цагийг ашиглаад шууд аргумент болгож орж байна. Гэтэ хин би өөрөөс асуумаар санагдаад байгаа юм гэхгүй. Өөний одоо бас яг ирээдүг юу гэж бас төлөвлөж харж байна. Баярлалаа. Одоо харин дандаа өндөр стикер тавьдаг үрээ. Тоогдлоо. Аяг асуулт асуугаараа гэсэн чи та хоёр асуухгүй би асууж яа. Энэ ерөөсөлдөө 4-5 дугаар гэж хойлохоос сууж байгаа. Наад нэг хоёр ч хоорондоо нэгнээс асуугаад хариулдаг. За баярлалаа хамраа. Би нөгөө ингэж бодож байгаа. Түрүүний хэдүүлгээр ярилцсан сэдвтэй адилхан хүн болгон хийх юм гэж байдаг юм байна гэдэг. Янз бүрийн юм хийгээд уламжлаад яваад байгаа юм. Сүүлийн үед энэ сургалт гэдэг юм ялангуяа бусдыг ингээд босгоно гэдэг юм айгүй миний одоо
дуудлагын хааж байгаа шашиндаг яриулдаг. Хийх гэж төрсөн юм мөн ч юм шиг айгуу санагдаад байгаа надад. Тэгээд сүүлийн сургалтуудыг их төлөвлөгөө хийж байна. Тэгээд энэ дээрээ зориулаад 27 хоног бол тэр чигт нь 21 аймгаар аялын тоглолт хийгээд шийдэлсэн байгаа. Аялын тоглолт. Тий, аялын тоглолт гэж нэрлэдэг байгаа. Яг уу гэхээр одоо би өөрөө сургалт ордог байж ижил өөрөө өөрийгөө болон ажилд байгаа найзуудаараа босгоход нь яг унсан үед нь босгоход нь дэм болж байгаа байхгүй. Тэгээс хамтдаа унчвал тэгэл хар нөхлөө байна л гэж. Эзэж босгооргүй те хэн нэг ирж аварна гэж бол байхгүй шүү. Тэнгүүд хүн дотроосоо нэг юм ойлгохын тулд эхлээд өөрийгөө жоон таних хэрэгтэй байхад нь миний заах хичээл жоохон дэм болох юм байна гэдэг харсан. Сая 5 хүн бэлдсэн аюу амжилттай байна. 8 сард 10 хүн бэлдсэн. Ингээд 15 хүн дээр нэмэх нь өөр найзууд байна. Нэмээд 27 онд 1 сараас ахуулаад бүх аймгаар явна. Нэг аймгийн төвөдөр. Тий. Наан мэдээж ингээд зармаараа тараагаад юм аа л да. Нэг аймагт 3-5 Infinity Academy багш нарыг бэлтгэж байгаа. Тэгээд тэр хүмүүсээс ирээдүйд нэмэлт орлого олдог, чадварыг өгөх гэж сурагч багш болдог. Хурлаа яах юм гэж. Мэдээж чинь хасан буцаагаар ингээд зохицуулна л да. За тэгэнгүүтээ тэр хүмүүс яах вэ гэхээр ирээдүйд би нэг юм үндэстэн дамнсан 21 аймаг дамнсан юм сүлжээ дэлгүүр гэдэг шиг сүлжээ юм суралцдаг хүмүүсийн community бэлтгэж байгаа. JSI-д бол хүмүүс хувийн хөгжүүлдэг. BNI-д бол хүмүүс бизнесээ хөгжүүлж байгаа. Infinity Academy-ийн хүмүүс амбралаар доор орохороо тэнд суралцдаг. Тэгээ хотод байгаа хүмүүс нь бол өдөө хүмүүс нийлж байгаа дундаасаа тухайн жилийн тренд контентуудыг одоо бодлогын одоо тархин болдог гэх юм уу. Тэгээ тэрийг өөрөө нэг гэдэг контент гаргацсан байвал хөдөө очиод заахад тэр заасан бүх орлого авна. Гэхдээ тодорхой хувийг нь оюун өмчтөд өгнө. За тэгээд тэр систем ингээд гоё ажиллах юм бол ирээдүйд магадгүй бидний бүх брэндүүд ямар ч зардалгүйгээр орон нутагт төлөөлөгч болох боломжтой. Би нэг 10 бинаяхан найзтай уулзаад за гэрээ байгуулад төгөөдөө хөдөө аймгийн төв дээр өөрөө ажил хөдөлмөр эрхэлдэг. Тэгээд нэмэлт юмар ингээд багш болсон. Тэр хүмүүст би санал тавихгүй. Та нарт ямар ч зардалгүйгээр ийм бизнесийг холбож өгөх боломж шүү. Тэгээд нөгөө хүмүүс манайд зочлын 5 харилцагч холбоод өглөө гэх юм бол магадгүй тэрний зочлоос зарлахгүй. Тэрний үнийн дүн хэд үүдгийг ингээд тэнд нэг юм комиссны жижиг юм яриад байсан. Тэгэхээр хаана аяг ашигтай. Тэгээд би бол зөв юунд итгэж юм гэхээр хүн нь өөрөө супер болчвол ингээд бүх зүйл супер болно л гэж итгэж байгаа. Тэгээд ийм ажил төлөвлөсөн явж байгаа. Тэгээд энэ жил гоё юм байна. 6 сарын 23-нд юу байх гэж байгаа. Fundraising-ийн ихний ивент. Тэгэхгүй бол ингээд мөнгөтэй болохгүй бол эсвэл эрхэмлэлтэй болохгүй хүлээгээд тэгэл хөшөрчих гээд байна. Сандраад байна гэж. Баг боломжоор хийгээл 27 сард явчих гээд. Асуусан баярлалаа. Энийгээ ясны бүр ойлгох гэж. За яг ер нь бол би нөгөө нэг сайн нөгөө хоёр оролцогчийн нөгөө яриан дундаас нөгөө нэг ойлгосон юм юу гэхээр бизнесийг бол нөгөө хайраар хийвэл айгуу тийм үр дүнтэй бас айгуу философик тэгээд нэг урт хугацаанд ер нь бол явах боломжтой юм байна гэдэг нь ойлголоо. А нөгөөх нь болохоор нөгөө нэг хөнгөн бизнес хийж сурах хэрэгтэй гэдэг тийм юм зоолоо маныг хэлж ах шиг байна тий. А тэгээд дээрэс нь мэдээж хэрэг турштай байх. Тэгэхээр яг энэ нөгөө нэг зүйлсүүдийг одоо бид маань ингээд аягүй сайн ойлгож авч чадах юм бол бизнесээ бас аягүй амжилттай явуулж болох юм байна гэдэг зүйлийг ойлголоо. Тийм. Төмөг ойлголттой хэлсэн чи би амар ойлголт. Үнэгээс бадж байгаа юм шүү тий. Өнөөдрийн подкаст шууд бадж шүү тий. Гайхалтай. За ингээд энэ үргэлжлүүлээ өндөрлөө. Тийм манай тийм өндөрлөн тэгээд юу хэдүүлэн нөгөөгаа хэлээд манай нөгөө подкастын нэг болон байдаг нөгөө подкаст болгоно нөгөө юм өөр өөрсдийн гэсэн өнгө аястай байдаг. Тэнд манай нөгөө болон байгаа. Тэн дээр очиж та хэд нөгөө өөр өөрсдийнхээ афоризмыг бичээд тэнгуүтэй гарын үсгээ зурх байгаа. Тэгээ нөгөө захирал алганы гарын үсгийн бас утга санаануудаас амар гоё өөр өөр байдаг шүү дээ тий. Тэр хин Тэмүүжин лав юу гэсэн Монгол хүчин гэж оруулах гэж ингэж үзэж байгаа гарын үсгэнд гэтгсэн. Тэгээд тэр мөр тий. Тэгээд ер нь айгүй сонирхолтой юм билий захирлуудын гарын үсэг ингэж харах нь басаа. Би ч айгүй юу ш богинохон тейлэр шиг гар үсгдэг шүү дээ. Залхуураад амар зураа зүйлээ бүр залхаад зүгээр нөгөө овгийн эхний үсгээ тавиал өөрийнхөө нэрний. Амар цаг хугацаа юм ингээд нөгөө гэрээ мөрөн дэр ингээл амар гар зурангууд ингээл 10 өргөө зурангууд бүр амар урт байвал амар хэцүү. Тэгээд урт болохоор тийм үү. Миний ч нөгөө богино нэр
Тийм Амар тийм. шүү дээ. Тэгэхээр хүмүүс бол ийм гоё утга учиртай Хамаг гэдэг юм шиг байлаа тийм. үү. Би харин тэгдэм үгээ нэг бодсон юм аа. Гэхдээ тэгээ за харин цаг гэж бодох. Айгуу богино хийдсэн шүү дээ. Яана. За яа зүгээр шүү дээ. Зүгээр шүү дээ. Бохнороо шилжих юм байна тийм. Манай продюсер маань их сайн ажилласан байна тийм. Бид айгуу гоё миктэй. За дуу маань бол өнгөрсөн дугаараас илүү их гоё бичигдэх нь байна. Тэгээ ингээд талд хүмүүс хичээгээд хахад бид бүхэн хичээхгүй гэдэг яг. За ингээд цагаа гаргаж ирсэн эрхэм хүндэт хоёр зочиндоо бүр туйлын их баярлалаа. За хоёр дугаарын туршид бас зочин хөтлөгчөөр байсан Төмөө захиралтай бас маш их баярлалаа. Баярлалаа. За ингээд энэ удаагийн дугаарыг жаргах уу те хонгороо захирлж байгаа да. За тэгээд мөх гэрэл захиралтаа бас баярлаа. Нөгөө дандаа ийм гейверс эдэг. Тийм манай подкастыг ингэж бас ивент итгэж ингэж бас нөгөө юу болгонд л ивент итгэжээр ингэ явж идэг. Нөгөө нэг хуралдыг тгсэн мэт би ивент итгэе гэсэн босоод ирсэн тий. Би ивент итгээ юу юм гэдэг. Нэг юм дээ андаа Тэгэлтэй юм бэ гэдэг. Тийм байдагт нь баярлаа. Тэгээд хэдүүлээ нөгөө урайгаа хэлэх байсан төсөлтөө. Тэр яг манай хэлсэн мэт өөр юм шиг болоод ингээд тэр би одоо хичээл хэлэхгүй. Ямар яриад тийм. Мор Тэгээд манай түгээд зөв ингэсэн юм аа. Моор зүгээр тэгээ хэлсэн байхгүй. Тэгсэн чинь манайхан эндээс орчихсон. Оо наач яг нөгөө юу дээ TVсэн Монгол комент болчихлоо. Монгол комедид нэгддэг гэдэг шиг л очиад байна. Ичээд энэ удаад би хэлсэн юм шүү. Харин Зүгээр гоё ихтэй юм төгсөж юу одоо би дахиж Монгол комент болмоо. За тэгээд Гоё бүнд дадлчод байдаа. тийм тэгээд манай подкастыг ингэж цаг гарган сонсож байгаа үзэгч та бүхэндээ маш их баярлалаа. Тэгээд дараагаа илүү олон гоё сонирхолтой зүйлсүүдийг бид бүхэн хүрэхээр ингэж ажиллаж байгаа шүү. Тэгээд дараагийн дугаартаа уулзцай баяртай. Баяртай. Чиглаа байна. Зээ. За гоё боллоо.